сонсож байгааг би хэлэх үү? Үзэг тусам сэтгэл хангалуун. Дахин давтахгүй Zoom Media оригинал хүссэн газраас. Та Zoom Media сонсдог номын хэсгээс сонсож байна. Монгол улан гадаадын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлүүд. Хүсхийн бол хаанаас ч үзэх боломжтой. Zoom Media. Үргэлж халуухан. Live stream Zoom Media. Яг одоо дэлхийн өнцөг болон бүрт хин хязгааргүйгээр шоу дамжуулж байна. Энэ бол дөнгөж эхлэл. Zoom Media үргэлж хамт үргэлж. Zoom Media. За хай манайха Аригун подкастын маань ээлжит дугаар эхэлж байна. Тэгээд зунжингаа амраад сайхан хөдөө гадаа яваад бидэн харах хүмүүс сууж ин да. Нэг сар завсралч юу те? Тэглээ сар. Сайхан яалтчгүй амарлаа. Угаасаа шинэ дугаар хийгээд ч баг хүмүүс бүгдээрээ хөдөө гадаа явж исэн баг гэж бодоод шүү дээ те. Одоо нэг ажил амьдрал зэгцэрч ин да те. Одоо л эхлэх гэж байна да. Одоо л гэж байна. Одоо ингээд 7-7 өдрийн зайтай яг хуучнараа яваад эхэлнэ. Нэлээд олон хүмүүс бас сүултээ бүр бухимдаад яач болцсон юм уу ч гэж яах шиг те. Хаяа амармаар байна штэ. Тийм штэ. Тийм. За. Хойрд ямар кино үзвүтэй? Өдөө явж ах зураа YouTube-ээс ийм нэгэн дурлал 1-2-ыг үзлээ. Яг 144 байсан уу 360 байсан уу гэж гисэн. Чанар мууч үзсэн байна. Тэр хөөрхөн байсан. Кино нь бол айгүй гоё кино шүү дээ. Өстө хөөрхөн нэг тийм хөөд их сургуулийн романс, ромком гэж хэлэх үү те. Тийм хөө кино бол Монголд өөр баг байдаг. За голын даашинз байна өөрөг. CMN гэдэг production кино тухайн үед яг намайг оюутан багт гарч ирсэн. Бид нар бол тэр нөгөө нэг бүжин баярмаад бүр дурлаад бүр өстэй илгэрийг хөвтчихлээ шүү дээ. Тийм тухайд бас л ихч бол үнэхээр амар хөөрхөн байгаа байхгүй. Амар хөөрхөн баг санаа алдаж болтой халуулах үед өвөрч. За юу яа өмнө ивент тэгчээ дуртай марч бүр төсөрчжээ. За манай подкастын ерөнхий ивент тэгчээр Zoom Media платформ ажиллаж байна. Тэгээд Zoom Media компани маань бол одоо Монгол гадаадын бүх төрлийн кино, за тэгээд орчуулгын кино, баримтат кино, за тэгээд эротик кино, сүүлийн үед бол стримингийн үйлчилгээгээр бол нэлээд олонд хүрж байгаа гэдгийг бол манай үзэгчид бол мэдж байгаа бах. Zoom Media-да баярлаа. Баярлалаа Zoom Media. За тэгээд дараагийн ивент тэгч маань бол манай мөнх даатгал компани байна. Тэгээд мөнх даатгал компани маань бол одоо өнгөрсөн жил кибер эрсдлийн даатгал гэж бүтээгдэхүүн шинээр зах зээлд гаргасан. Одоо ер нь бол дангаараа энэ бүтээгдэхүүнийг бол гаргасан цорын ганц компани байгаа. За тэгээд хамтарч ажилладаг байгууллагуудаар бол манай ширээн дээр байгаа PV-г оруулж ирдэг Gourmet компани манай. Өнөөдрийн зочин маань бол нэг уухгүй гэсэн учраас цөөхөн айтем PV тавьчлаа өөрөө уух гад гэлээ. Сайхан шүү. Тийм тэгээд супер глюкоз ирч хүчний ус маань байгаа. Их халуун бүр офис амар халуун байна тийм. Юу одоо шингэн нөхөн тэгээд суугаа ажил хийдэг хүмүүст тохиромжтой бас ирч хүчний нөгөө нэг юуны фитнесийн ус байгаа. 3-4 төрлийн ус байгаад тах шиг би бас цээжлэг байгаад байгаа маа. За тэгээд гэрлүүг бууз брэнд маань байгаа. Одоо миний хувьд бол одоо баажи алт дээр нөгөө гэдэг штэ. Монголын хамгийн амттай таарт, Монголын хамгийн гоё ундаа, хамгийн амттай тэр хамгийн гоё гэл тэр шиг би бол хувьдаа бол Монголын хамгийн амттай бууцыг бол гэрлүүг бууц гэж хэлнэ. Одоо мэдээж нөө хөлдөөсөн бүтээгдэхүүнүүд дундаас ч тийм. Шүүс насгаад ч гоё шүү. Тийм. За тэгээд эдгээр компаниудын хүчинд манай подкаст бол тасралтгүй сайхан амжилттай явж байна. Баярлалаа.
Баярлалаа та бүхэндээ. Тийм. За өнөөдөр бол би ивент төгч Sow Media-гаас үзсэн нэг киног одоо зүгээр танилцуулъя, ярьж өгнө гэхээс илүү та тийг яг хөдөө багцтай жинхэнэ тренд боллоо шүү дээ. За тэгээд Эста энэ кино бол одоо триллер, dark fantasy төрлийн юм кино байгаа. Ерөнхийдөө нэг инедми кино бол ерөөсөө огт биш. Монголчууд л инедми кино юм шиг болгоцсон. Минут амар хинэттэйсэн болохоор тэгээд ерөнхийдөө нэг хүмүүсийг хичнээн хүнтэй сексдсэн байна. Эс гэдэг нь болохоор нэг секс байгаа байхгүй. Тэгээд лайн нь болохоор нөгөө зураасууд тий. Тэгээд хичнээн хүнтэй унтсныг нэг харж чаддаг тийм одоо чадвартай хүмүүс гардаг энэ кинон дээр. Тэгээд тэр чадвар нь өөрсдөд нь ерөнхийдөө ямар амар их дарамт, ямар их гай болж байгаа талаар ер нь бол өгүүлсэн юм цуврал кино байгаа. Ер нь бол яг киног нь ярьж өгөөд яг зүгээр сүүл рүүгээ бол улам сонирхолтой явж хаад хамгийн төгсгөлийн ангитэр жоохон disappoint болсон. Гэтэ зарим хүмүүс болохоор бүр амар гоё төгссөн гээл хэлээ. Ямар ч байсан бүгдээрээ S-line киног бол Sow Media-гаас үзээрэй. Тэгээд манай монголчууд ч нэг бүгдээрээ зураастай байна гэж түрүү хэлсэн шүү дээ. Тэгээд үнэхээр ийм зураастай байгаад тэрийг нь хэрвээ харж чаддаг бол ямар их хор хөнөөлттэй муу урд дагавартай вэ гэдгийг бол энэ кинон дээр бол харуулж байгаа юм а тий. Яг одоо тий. За дараагийн кино маань болохоор саяхан нээлттэй хийсэн Наадам гэдэг кино. Наадам гэхээр наадмын талаар юм шиг сонсогдож байгааз. Тийм бол кино биш. Ерөнхийдөө триллер төрлийн кино. Триллер, хоррор, psychological гэж хэлж болох бах. Ийм одоо жанрын кино байгаа. Тэгээд энэ дээр болохоор яадаг вэ гэхээр кинонд өгөх гээд байгаа би зүгээр мессеж л хэлчихэ. Хэдэн залуучууд ингээд нэг байшин ирээд ингээ байрлдаг байхгүй. Тэгээд нэг найз нь болохоор нөгөө нэг хүнд хүчтэй бүр өнөө маргаашгүй болсон хорт авдартай. Тэр найзтай хамгийн сүүлийн удаа наадам үзүүлэх гээд ингээд нэг одоо амралтын газар гэх юм уу байшин гэх юм уу цугладаг. Тэгээд нөгөө найзыгаа аврахын тулд нэг буруу зан үйл хийдэг. Одоо тэр зан үйл нь гол мессеж нөхгүй юу яагаад вэ гэхээр одоо бидний нөгөө нэг хүүхэд байхад ингээл хүүхэд байх ч гэжтэй одоо ч баг тийм байдаг ш нөгөө амтны халуун цус шууд уун туулааны зүрхийг цохилж явахт нь залгин малгин гээл чонын юу туулайн бөөр чонын нөгөө юуг нь идэх жилээдээ ямар ч нэг юм амьд амтны хүний санаанд оронгууд тэр цус нүжийн нуун эд эрхтний нуун гэдэг юм Монгол бороонууд эдэн штэ тэгэх юм бол сайн за шууд зүгээр болно гэдэг нэг тийм орк юм шиг тий сатанизм сатанизм гэдэг тий тэрийг ерөөхдөө тэр үйлдэлийн эсрэг юм маш хүчтэй шүүмжилж чадсан юм кино болсон байлаа. Тийм тэгээд өвлжөө гэд фильмийн хамгийн анхны бүтээл найруулагч Влад Анхаа гэдэг залуу байсан. Яаж ч нөгөө нэг фильмч тэр найруулагч ерөөсөө кастинг бүх юм дандаа англи хэл дээрээс яагаад гэсэн Анхаа гэдэг залуугийн жишээлбэл бүтэн дэр нь хин ч юм хүмүүс ямар ч байсан найруулагч Влад Анхаа гэсэн байсан. Тэгээд энэ залуучуудын анхны кино гэхэд бол маш сайн кино болсон байсан. Өнгө тавилт нь бүр айгүй гоё. Харин сүүлүүд ер нь шинээр гарч ирж байгаа продакшнууд залуу төлөөл болсон хүмүүс бол амар шал өөр байгаа тийм шал өөр. Та наадам гэснээс наадмын реклам үзсэн нь оюут толгой үзсэн шүү дээ. Тэр ямар амар юм бэ тий. Тийм л анда тийм учраас тасархаа болсон байсан. Тэр наадам киног бас бөөнөрөө сайхан үзээд тий. Ер нь бол энэ шинээр гарч иж байгаа залуу найруулагчид за тэгээд шинээр гарч иж байгаа фильм продакшн эднэрийг бол дэмжиж энэ киног үзэх бол гоё шүү. Шал өөр салхи оролдог. Бидний ингээд үргэлж тавтаад байдаг тийм үзээд байдаг нэг байнгын нөгөө мэддэг өнгө төрхөн одоо өнцөг гэрэл тавилт тэрнээс бүр тис ондоо юм харагдсан. Тэгээд арай дөрмийн дагуу яг кино фильм ийм байх учиртай ингүүл илүү тийм хүнд бол өгөөштэй иймэрхүү мэдрэмж өгнө гэдгэн талаас тэд нар амар сайн болтож хийсэн байх гэж бодож байгаа. Тийм. Ер нь бол маш өвөрмөц кино байсан. Тэгээд нөгөө кастинг юм ч гэсэн айгүй сонирхолтой баг би бол баг хинхийг харж байгаагүй тийм. Ер нь баг бүгдийг харж байгаагүй тийм залууч үжигчдээр бага бүрдүүлсэн байсан. Тэр мөр нь айгүй гоё сонирхолтой байсан. Тийм тэр нөгөө нэг хорт хавдар тусцсан залуун жишээлбэл
яг л хор тавтартай юм шиг харагдаад авч нүүр хувиргалт тэр бол амар сайн ажилласан байсан. Одоо нэг юм группний хахаар ингээд хүмүүсийн нүүр нэг нялцсан байдаг шүү дээ. Тийм биш заяа бүр амар гоё чистний ажилласан байсан. Тэгээд би бол өвлжөө фильмийн киног бол бас үзхийг бол санал болгож байна. Тэгээд сөө медиад бас орцсон байгаа. Тийм. За өнөөдрийн зочин маань за нэгэн продюсер залуу байгаа. Өөрөө бас жүжигчин сүүлийн үед бол продюсераар ажиллаад байгаа нэг юм залуу байгаа. Зочноо хүлээж авцгаая. Бүр нэг ээрж муураад идэг болчихжээ. Сар гарan подкаст хийгээд жоохон тансангүй ш жоохон ичлээ. Сар гарan подкаст хийгээгөөд нэг жоохон ээрж муураад нэг юм юу яагаад шүү жоохон сандраадж байгаа юм шиг тийм болчих. Одоо насж байгаа камерлууд харахаар л нэг жоохон эвгүй байгаа. Ичсээгээл эвгүүрхэд ах чинь. Дараагийн дугаараас буцаад камбэк хийнэ. За тэгээд зочноо хүлээж авцгаая. За өнөөдрийн зочноор бол манай жүжигчин дуулга маань хүрэлцэн ирсэн байна. Одоо сүүлийн үед продюсер гэж хэлж болно те. Продюсер жүжигчин дуулга маань арай зохиол мөхөөлж байгаа юм шиг дээ. За арай тэгтлээ супер болог л энэ. За сони байна. 50 сайхан да. Ер нь бол ажил бол бужигнаал маш их ажилтай байна. Сүүлийн үед гэх юм бол олон их киноны зураг авалтанд орсон. Дөнгөж зас зургнаас л төр чөлөө аваад ашиглав. Google ирлээ. Манай харин тэр нэг олон акт киноны чинь сургийг дуулаад базаагаараа ярьсан шүү дээ. Траума гэдэг кино байсан тийм. Энэ маань өөрөө нөгөө Scamidi болон Artmom фильм Авиа студийн хамтын бүтээл гэж явж байгаа 8 актай. Олон акт орон сайхны кино. Тэгээд Trama гэдэг нэртэйгээр хийгдэж нэрэн дээр бол ерөөхдөө тогтцсон зураг авалт маань за одоо нэг 50% орцсон. Ямар амар нэр сонгож асан юм бэ? Тий, нэрээ сонгохоос гадна яг энэ олон акт киноныхаа одоо продюсер бид ямар кино хийх вэ? Яг олон акт кино хий гэдэг санал ирсэн. Тэнгүүд за одоо дотоод ямар олон акт кино хийж бол эдрээс юугаар өөр байх вэ гэдгийг маш сайн бодож иж ер нь нэлээд цаг хугацаа оруулсан. Тэгээ зохиолч нараа хэнийг сонгох уу гэдгээс ахвал маш их цаг хугацаа ороод тэгээ ер нь яг сансандаа өрсөн зохиолоо бичүүлж чадаад одоо зураг авалт аваад явж энэ удахгүй бас гой мэдээлэлүүд гарна. Нэг альбом бус юм уу тест юм уу нэг постэр байгаадсэн шүү дээ. Тэгээ тэр бол бүр тест постэр гэсэн ч болно. Зүгээр л тест л нэг компаниуд яваад нэг танилцуулга үзүүлэхэд би зүгээр төр өөр презентацийн нүүр. За, цэгмэдтэй ясаа ойрхон байгаад нь. Тийм, цэгмэд дээр нь сүүлийн үед уран бүтээлийн хамтрал үүсгээд хамтдаа. Дараараас нь ч гэсэн контентууд уран сайхны кинонууд, олон их кинонууд хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Зохиол нь бэлэн болцсон. Удахгүй бас энэ олон их киноныхаа зургийг аваад ар дээрээс нь хийнэ гэсэн төлөвлөгөөч байна. Бид нар солонгос улсуудаас ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулаад бас нэг уран сайхны кино хийх бодолтой байгаа. Гэхдээ тэр нь юугаар гарахгүй, театруудаар гарахгүй, бүх IPT болон өвтөдгээр гарна. Энэ нөр одоо нөгөө яг тэнд байгаа монголчуудад 100% зориулсан. Тэнд ажиллаж амьдарч ийсэн, сурж ийсэн тэдгээр хүмүүс л зориулсан. Таг драмын кино байгаа да. Нөө за. Бүр энэ жилийн төлөвлөгөөнүүд бол шахуу явж байгаа юм шүү дээ, тий. Сегмэдгүй монгол кино нэг хэсэг байдгүй өс тий. Бүх хөгжимдөр дандаа сегмэдийн нэр явж ирсэн. Гидл найруулагч гэж гараад ирсэн тий. Тий. Тэгснээ бас айгүй уртай сайн найруулагч байгаа. Тий, манай сегмэд юу нэг мундаг залуу. Ялангуяа Авиа студ дууны найруулгагаар бол ер нь бол одоо баг мэдгүй юм байхгүй. Баг сегмэдийн ажиллаагүй кино өөрөө цөөхөн баг. Одоо өрөөнд нь ороод үзэхэр Монголын бүхэл сар болсон бүхэл топ кино, бүхэл продакшны кино, бүхэл продюсеруудын кино тэнд байж идэг. Тэгээ Авиа студ нөөроос хөгжөөд доороос айгүй олон дууны найруулагчтай болцсон. Тэгмээд сегмент маань өөрөөс би өөрөө хэлдэг. Чи бараг 15 жил тасралтгүй нэг компьютерээр гарцуулаа гэдгээс. Яалч юу сегментээр суусан байхгүй. Бидний яг кинонд дурлал орж явахад сегмент яг компьютерээр суугаад ихэлсэн. Тэгэл яг сайхны хүрт сууж л байгаа байхгүй. Тэгээ өөрөө маш олон кино үзэж найруулагч, дууны найруулагчаар ажилласан учраас мэдрэмж нь бас арай ондоо. Тэгээд бас одоо магадгүй зүгээр тэр олон кинонуудаас алдааг нь олж хардаг байсан, оноог нь олж хардаг байсан болохоор тэдгээр бүгдийг нийлүүлээд өөрөө одоо яг найруулгынхаа төвшөнд бол ажиллаж байгаа. Компьютерийн арт суудаг байсан гэснээс өрөөрөө нь яваад орохоор Dota тоглоо сууж идэг байсан юм да. Нэг 2-3 удаа Авиа студиор ороход дандаа Dota тоглолцсон сууж идэг байсан та. Цаа чи ер нь бол яалтчгүй нэрээ чиний хэлдгэр нэрээ нэг хэсэг нэрээ бүр сайн кино, муу кино хамаагүй зүгээр дандаа
хөгжим гээл тэгэхээр цэгмэд гарч нэр Тийм шүү дээ. Нөгөө продюсерийн компаниудаа уулзаад явж ирсэн чинь наад нэг тэгжээс ах. Хөөе энэ дуулгын цэгмэд гэдэг чи яг ямар хүн байд юм бэ? Яасан авиа студиуд байдаг шүү дээ. Яасан гэсэн чинь үгүй нэг орж ирж байгаа төсөл болгон дээр л дууны найруулагч цэгмэд гэж байгаад байгаа юм. Тэгээ үнэн дандаа дээшээ доош юм ялгаатай байгаад байгаа юм ингээд. Тэснөр хин авч орж байгаагаас хамаарат цэгмэдийг одоо бишэл би ороод авал тэдэр үнэлнэ. Манай доотлын дүүнэр үнэлүүл тэдэр үнэлнэ ч гэдэм аа. Бүр ахнарууд бүр өндөр үнэлнэ ч гэдэм ингээд үнэн нь хэлбэлзээд байна. Энэ яг ямар хүн бэ гэж надаас нэг продюсеринг компани хүн асууж байсан. Сүүлийн үед угаасаа цаатгач амар байгаа л та. За, Траума гэдэг кино одоо олон ангит кино гэж штэ. За, миний сонсноор бол одоо энэ одоо мистери төрлийн кино байсан бас psychological гэсэн үг үү? Тэгээ ер нь бол тийм. Тийм бах те. Тэгээд 8 ангитай гэж дуулсан. Энэ киног нэг гоё спойлерлдохгүйгээр тайлбарлах боломж байна уу? Тэг гинтийн бэлэг задлаач. Тий спойлердод жоох юу ах вэ? Хамгийн гол нь урд өмнө манай дотоодын олон ангитай кинонд ийм жанрын кино хийгдэж байгаагүй гэж хэлэхэд болох байхаа. Хийгдсэн нь саяны мөрч баг. Мөрч бас ер нь бол нэг юм нууцлаг жанрын нэг юм бас уялдаа холбоотой. Манайх тэрнээс юугаар ондоо юм бэ гэх юм бол бид нар нэлээд олон судалгаа хийсэн л да одоо нэг хүмүүс ярьчаараас буруугаар ойлгочود гадны кинонуудыг бид нар маш их үзлээ. За сүүлийн үед Netflix бол Amazon гаднууд ямар олон ангитай кинонууд ерөнхийдөө дэлхүү хүмүүс зах зээл дээр үзээд байна гэдгийг маш сайн судалж агаад за ер нь хэдүүл ийм жанр барьж авсан зөв юм байна. Яагаад гэвэл одоо манай детектив, триллер жанрын олон ангитай кинонууд бол угаасаа тултал нийжлээ. Тулгаж ийн өнөөдөр одоо гарцсан манаас удахгүй нээлттэй кэж ийн тунудахгүй нөөрэс 3 нээлттэй ийн. За тэгэл ер нь бол сая сүүлийн үед нэлээд л олон детектив болон кинонууд хэлээ. Тэгвэл нөгөө талд нь бас бидний тооцоолсноор хүлээгүй бас энэ жилээс 3 кинотой байх шиг үлээ. Урд өмнө хийсэн кинонууд юм бодохоор бас ийм гэр бүлийн драм тий хайр сэтгэл ингээд юм драм тал руугаа байгаад байгаа юм чинь хэдүүлээ бөөнд нэг иймэрхүү кино хийгээд үзүүл яасан юм бэ гэдэг санаан дээр нийцээл тэгэл ер нь судалбарын ажилд явсан л та. Тэгээ судалбарын ажилд нэлээд явсан Монголын одоо нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын сэтгүүл судлалын төв гэж үт юм байлээ. Мөн бас Монголын археологийн төв, археологийн төв гэж үт юм байлээ. Тэгээд бас хардамжтай тэмцэх хэлцээр айгүй олон жил ажиллаж агаад төсөвтэй гарангуудаа хувьдаа мондо тэгэхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг юм төрийн бас байгууллага Монголд үт юм байлээ. Тэр мондотын ахтай бас уулзаад тэндээс бас маш их зүйлийг судалж авсан. Манайх трама гэж нэрлэж байгаа ч гэсэн цаанаа бас энэ өнөөдөр нийгэмд донтож байгаа донтолтын тухай бас зуус дүр болгоно мессеж өгч байгаа юм уу те архиталт байна, хар тамхи байна, биеийн үнэлэлт байна. Өнөөдрөөс онлайн шоп амар хөгжсөн. Насан турш хүүхдүүд Веграг маш их хэмжээгээр хэрэглэж байна. Тэгвэл Вегра ч өөрөө хүн хэрэглэх дооц гэж байд юм байна. Тэгвэл одоо өнөөдөр энэ онлайн шопуудаар бүр тэр дооц нь хэд даблтаад бүр өссөн 600-тай, 500-тай, 400-тай тэрийг зах замбраагүй зүгээр нэг хүүхд уцаар залгаад онлайн шопоос аваад хэрэглэж гинөө эрүүл харилцаа гэж өнөөдөр байхаа болж байна. Тэгэхээр энэ залуучууд бас тэрнгээд дагаад залуучилтгүй эмгтээчилтгүй ер нь бол бас энэ нэгээд удаа даамжраад явах юм бол бүр илүү муу сөрөг нөлөөтэй болох юм болов гэсэн бас миний бодлоод байна. Тэнгүүд яг тэр хүмүүстэй уулзаад үзэр яг л тийм төвшөнд очсон байгаа даа байхгүй. За бусад тэр хар тамхи өдөр нь бол нууц байд юм байгаа. Ядаж бид нар энэ вегра архитектыг бас өөрсдийнхөө хэмжээнд дуурья. Яагаад хэтрүүлээд ийм зүйлийг хийгээд хэтрүүлсэн тэгээ хэтрүүлсэн үедээ гаргасан зан авир хийсэн үйлдэл ирээдүйд чамд юу болж өчрөх хаач гэдэг юм уу те. Тодорхой хэмжээний өөртөө хийж чадах уран бүтээлээрээ л үзэгчдэд бас үзэж байгаа хүмүүстэй юм ойлгохыг хичээж зохиолоо бичүүлсэн зураг авалтач хэсэг одоо тэгэл хичээгээл авж байна да. За траума гэдэг нь штэ. Траума гэдэг үг одоо сүүлийн үед айгүй их ашиглагддаг болсон штэ. Чиний хувьд энэ траума гэж юу юм бэ? Ер нь траума авч ив үү? Авчихсан магадгүй манай нийгэм өөрөө траума авахгүй байхын аргагүй нийгэм юм болов. Өнөөдөр өдөр тутамд яг өндөө ямар нэг юмнаас траума авч байна. Тэгээд би өөрсдөө траумагаас нэлээд судалсан. Энэ өөрөө сэтгэл готрал болон сэтгэл гутралын гүн дороотл одоо эдгээр зүйлд орсон өвчин гэж яригдаад байна. Тэнгүүд ингээд траума гэдэг үг бид нар өөрсдөө янз янзын л үгэндээ ёо чи ямар трауматай юм бэ? Зүгээр нэг зах цухаасаа нэг юм хажууд нь жоох ядаргаатай байгаа найзгаа бид нар тэгж дуудах ч гэдэг юм. Ингээд юм болгонд ашиглагдаад байна. Тэгээ нэрэн дээр бас бид нар нэлээд бодож удаж байгаа бол энэ үгэнд нэрэн дээрээ нэлээд онсон ш. За яг л одоо зөв зохиолтой ч юм зуйлдж чинь нийгэмд ч гэсэн бас драма гэж бас ирэх юм болов. Би одоо жишээлбэл траума гэхээр одоо кинотой холбохоор би нэг ядуугийн зовлон киноноос траума авчихсан байхгүй. Тийм шүү дээ.
хэдэн жил би тэгээ нөө ядуугийн зовлон үзчихэд цусланд яваа цуслангийн орой болохоор ингээд байшингийнхаа цонх руу харж туулсан байсан шүү дээ. Энд ч одоо траума хүмүүстэй. Бүгэн байлгүй гэдэг юм. Ядуугийн зовлондож гарч шалнаас гарч ирдэг дээр л баларч байгаа шүү дээ. Амар шүү дээ. Амар. Би тэгээд өөрөө траума авч ирсэн байж тэр хэсгийг нь бас нэг уянга манай подкастт орсон байхгүй юу? Уянгагийн хэсэг дээр бас тэр хэсгийг нь тавиад баахан хүмүүс хэл зүрхээр явуулчихсан юм шиг л. Тэ. За одоо манай ивент тэгч Gourmet компани гоё PV-г тавьсан биш үү? Тэгээд төгшөн уугаад чөлөөтэй холдоод байна шүү. Харин жоохон хоолоо энэ нэг аавч тавихад айгүй хэцүүтэй. Тэгээ одоо аргаландаа. За тэгээд. За Хүрэлцэн ирсэнд баярлаа. Мөн ч удаа ярьсан да бас. харин тэглээ. За тэр нэг ийшээ тавьчих. Ярих юм байна. Нөгөө Эрдэнсийн харал кино. Чи одоо төгсөлд нь юу хийж байгаа юм бэ? Одоо 2 дугаар анги хизээв. Одоо 2 дугаар ангийн гол төр одоо би чамайг гэж хараа байж байгаа шүү дээ. Гант тулах та хоёр байгаа гэсэн. 2 дугаар ангийнхаа яг эхний сцен дээр би өгөх юм байна. За үлээч дээ. Яах гэж ярьж өгч байгаа юм би чи одоо. Өөрөө үзмээр нь шүү дээ. Тэгээ Эрдэнэсийн харал бол бас миний хувьд гэх юм бол продюсерийн төвшөнд бол маш сайн уран бүтээл болсон. Зорсон үзүүлэх хүмүүстэй үзүүлж чадсан тэрнгээ Эрдэнэсийн харлаа бас гадны орнуудаар фестивал болон наадмуудаар оролцож явлаа. Тэгээд одоо хүн ч тэгээд өнгөрснөхийн араас л юу яадаг харамсдаг боддог гэж ярьдэн штэ. Энэ бол яг тэр төгсгөлийн сцен болон төгсгөлийн үйл явцал 100 миний буруугаас болсон үйл явдал. Чи тэрийг буруу гэж боддог юм байна тий. Зохиолч маань ахаа энэ болохгүй, миний дүү энэ болохгүй гэж надад хэлсэн. Найруулагч маань дуулаа наач дими байхаа гэсэн. Биш нөгөө нэг жоо адгуу зантай гэх юм уу. Үгүй ээ наад кино ч төгсөж өгөхгүй нэ. Яг үнэндээ бол тэр төгсгөлийн тэр нэг юм чулуутай юу гэдэг штэ. Нөршүүлсэн уулан дээр ингээл тавт дуу яваал ингээд панер ойртдоо штэ. Тэр ингээл манай киноны төгсгөл байхгүй. Тийм штэ. Би ингээл киногоо үзэл үзлэгэн дээр ч үзэл дахиж үзэл хийсэж ирсэн. Дуусч өгдөг. За наад чи ингээл дуусах юм бол наад чи төгсгөлөө алаа хийсэн кино байна ста нэр хэдүүлээ барьж идүүлнэ хэдүүлээ ингийн. Гэхдээ яг тэр санаа нь уул нь яг зөв болсон бас хүнээс бас өмнө болж исэн л үйл явдал юм шиг байгаа. Хэдэн залуучууд айлын одоо нөгөө айлыг ухна гэж ярьдэн штэ. Нэлээд чинэлэг айлыг ухахта ханын цөмлөд ханныхан цаанаас мөнгийг бүгдийг аваад бугцсан гэж ярьдаг байхгүй. Тэр гинт санаанд ороод тэгэл тэрэнгэл найруулагчд хэлсэн чинь тэрээд өөрчлөл нэг тиймэрхүү уулгаал хийцсэн байхгүй. Тэгээ төсөл дээр бол алдаа гаргасан гаргас. Тэр бол 100% миний буруу. Би угаасаа ревю дээрээ ч бичсэн накаг ороход нь ч хэлсэн. Тэр нэг төгсгөлийн 3 минутыг л огтлоо хийчээч. Тэр нэг гоё болох гээд нэг. Тэр нэг хан цоороод ингээд нэг панорама ойртой нэг манай мазум мөвтөр зогсож нэг гэртээ ганцын хоёр юм зогсож байгаа. Яг гэртээ ганцын хоёр хулгайж тэр за Эрдэнэсийн харлын хоёр бол энэ хоёроор эхлэх юм байна даа л гэж ойлгосон. Тийм би гэхдээ ер нь бол Эрдэнэсийн харл хоёр гэж хийн гэж бодож байна. Би заавал хийн. Тэрэн дээр яхаа өөрөө тоглохгүй нь бол мэдэхгүй байна. Тухайн үед шийдэх тох. Ямарсан зохиолын идэ бол санаагаар бид нар ярьсан байгаа. Гэхдээ заавал тэр зохиолыг үргэлжлүүлэх нь зөв эсвэл дахиад нэг өөр нэгэн Улаанбаатар хотын нийгмийн Эрдэнэсийг хэдүүлээ дуурах уу ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдалтай юмнууд бол янз янз яригдчихэж байгаа. Тэр Накагийн тэр дүр өөрөө амар гоё дүр байсан шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдэг ингээд энгийн хүн одоо кинон дээр ингээд буу барайл буудаал зүгээр ингээд халаал яваад идэв шүү дээ. Зүгээр энгийн хүн те. Яг бодит амьдрал дээр дуулах аригун ингээд буу бариад гадаа гараад нэг хүн ингээд буудах гэвэл одоо яах вэ тий салгана айн яг тийм нэг юм амар тийм реалистик байс тий Накагийн тэр дүр ингээд нэг юм буу арчаал өөрөөсөө айгаал тий ингээд нэг юм яах гэдэг нь хэвдэхгүй ингээд нэг над тэр аягүй тийм бодит санагдсан. Эрдэнэсийн харал дээр манай найруулагч маань ялангуяа Наран мөнх Хунцангийн үд хоёр жүжигчдээр маш сайн ажилласан гэж би боддог. Зохиол ерөөхдөө дууссан байсан бид нар продюсерийн компаниудаа уулзаад тохирсон байсан, гаднаас хамтарч ажиллаж байгаа компаниудаа олцсон байсан. Бэлтгэл ажлын хугацаанд дээр Нака хунаарт ингээл өдөрт 2 цагаар ингээл өрөөндөө нээдүүд юмар би цаатлынх нь өрөөнд нь бага бүрдүүлэл нөгөө нэг юм аяга явж хат. Тэгэл Накаг өдөр болго ямар ч нэг 14 хоног тасралтгүй нарамтуул дээр авчихсан. Нарамтуул дээр очиж ингээд танилцж тэрнгээр хүмүүстэй танилцаад тэрнгээр сайн явбал хунагч гэсэн хамт явуулаад энэ хоёрыг өдөрт ингээл хамт байнгын машин дотор хамт явуулаад ингээл хооронд энэ хоёр ч бол өмнө бид нар уран бүтээл дээр ажиллаж исэн ч гэсэн тийм дотн сайн мэдэхгүй. Тэгээд ер нь бол энэ хоёр дээр найруулагч маань маш сайн ажилласан. Манай Нака маань ч гэсэн ер нь бол
өөрөө энэ кинонд бас маш дурлаж тоглосон. Унаач гэсэн юм бол маш дурлаж тоглосон. Аль уран бүтээлчийн хувьд бол өөр өөртөөх нь карьер болон өөр өөртөөх нь уран бүтээл жүжигчний карьертнаас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлсэн болов уу гэж бас би хардаа. Тий, яалтчгүй маргаангүй. Тэгээд Накагийн тэр өмнө нь ерөөсөө кинон дээр харж байгаагүй тийм дүрээс манай Нака ч нэг кинон дээр нэг тийм ирэмгий байгаад идэв шээ, нэг юм ирэмгий боёвек те, нэг юм амар тийм баатарлаг байдэн штэ. Тэгсэн чинь Эрдэнэсийн арал дээр болохоор яг л бодит нэг өөрсдөө харж байгаа юм шиг те. Зохиол уншаал манай цэгмүүд ер нь чи дуулаа ирээд нэг уншаатгаа л гэдсэн. Тэгээ би тэр ажил явж тохирохгүй таарахгүй байсаар хагаад нэг өдөр ягачлаа битэр нэг хоорондоо ирээд ганц пиа уух уу гэл. Тэгээ пиа ууж суужаад битэр Эрдэнэсийн арлын зохиол ирээд хөш хойлоо орж унших уу тэгэл дээ. Тэгээ би яг 2-3 пиа ууцсан байж яг Эрдэнэсийн арлын зохиолыг уншижсэн баг. Тэгэл уншаал за энийг би заавал хийнэ. Найз чам дээр 7 хоногийн дараа ороод ирээ. Мөнгө босгоо ороод ирнэ найзаа гэ. Тэгээ гараа байсан. Тэгэл яг гол дүрд нь яг өндөө бол тэр зохиол өөр жүжигчин дээр өөр бүр артисттэй зориулаад бичигдсэн байсан юм. Манай цэнгүүд өөр анх бичүүлэгтэй. Тэгэл би орж ирэл за ер нь бол энэний гол дүр бол 100 шууд Нака надад нүдэн тусаал. Тэгэл хунаатай бит хоёр тулаал. Хунаач анх тоглохдоо нилээ айсан штэ. Хүш яхаа би чадах юм ахаа юу яриад байгаа вэ? Эротик сцен тий. Өрөөнд дотор оруулж ирж байгаа нам аранд нээж байгаа. Тэгээ хунаач гэсэн юм бол маш мундаг тоос. Ер нь манай Эрдэнэсийн арал занчивч юм штэ. Занчив бас эсрэг дээр дүрчийн өстө гоё хийсэн штэ. Юу занчив заавал тийм хошин шок комеди кинонд тоглох шаардлагагүй юм билээ. Тэрийг би зүгээр Эрдэнэсийн арал дээрээс л мэдлээ тий. Зөвүүн маниак байсан штэ тий бүр. Тэгээ маш өгөөж өгс ер нь сайн уран бүтээл болсон. Тийм. Аль талдаа. Японд очиод нэг наадамд очиод оролцоо хийжсэн чинь нөгөө Японы үзэгчид ялангуяа дандаа кино сонирхтой л хүмүүс тэнд ирж үздэг байлээ. Ер нь бол тэгэл нэлээд настай автор ер нь олон жил кинонд ажилласан, олон жил кино бичсэн сэтгүүлч нар тийм хүмүүс ирж үз. Тэгээд манай Эрдэнэсийн арлыг үзээд урд өмнө Монгол ийм кино бид нар үзээгүй. Ер нь бол дандаа хөдөө, ахуйтай, арт тиймэрхүү кинонууд үзэж Монголд ийм тэрэл ийм амьдрал байд юм уу гэж маш олон хүмүүс надаас асуусан. Тэгээ одоо өнөөдөр ч гэсэн бас Японы зарим нэгэн хотуудаар нь бас наадам үргэлжлээд явж л байгаа. Гарч л байгаа юм байна манай Эрдэнэсийн арал. Нарантуулын тэр сценүүд айгүй гоё цэвэрхэн гоё болсон тий. Одоо ер нь бол зах гардаг кинонууд ер нь олон байдэн штэ. Нэг л юм бужигнсан нэг юм сонирн байгаад идэв. Тэр танаа кинон дээр бол нарантуулыг бол айгүй гоё. Нэг тийм Таиландын зах шиг харагдахгүй. Тий нэг юм ер нь нэг юм тий Бангкок шиг болсон байсан штэ тий. Анх бид нэр Бангкокийн баахан захын зураг тавьчаал төсөөлөл бодоодсон аахгүй ер нь бол яг Бангкок шиг л харагдчихсан. Манай зурглаач бас айгүй мундаг залуул. Зөв фильм гээд бас зөв фильм ер нь бол кино хийх штэ. Тий. Төвшөө гэх штэ. Одоо манай төвшөө байна. Манай бооги байна. Тэгээ ер нь бол гэрэлтүүлэг чой гэж залуучууд байна. Эднэр бол багаараа ерөөхдөө манай кинонд ажилласан. Харин тийм байсан. Тэгээ бооги бол ер нь бол айгүй мундаг чадварлаг зурглаач шүү дээ. Ер нь бол цаашдаа улам л өшөө илүү хөгжих бах. Бууг бол энэ дээр бол за манайстай Эрдэнэсийн арал дээрс хин гэдгийг харуулж ил та гэж ажилласан болохоор бүгдээрээ дуулж ажилласан болохоос зурлаач нар аягүй болгон таалагдсан бэл. Та зүг киноны зохиолыг яг яа гэм бүтэн ихээр нь уншд юм одоо продюсерүүд ч юу. Продюсерүүд киноны зохиолыг бүтэн ихээр нь бүрийн ихээр нь уншд юм уу эсвэл синопсис уншд юм уу? Ер нь яад юм бэ? Янз янз л байд юм шиг л шүү дээ. Синопсис уншдаг продюсерийн компаниуд байдаг юм байлаа. Миний хувьд гэх юм бол хийх ч уран бүтээлчлээ, ажиллах ч уран бүтээл заавал бүтнээр нь уншдаг. Тэгээд бүр уншихад хамгийн сүүлийн засварыг уншдаг. Тэгэхгүй л засвар орноо гэд бас байгаад идэг зохиолууд байдаг. Тийм тэгэхээр бүгдийг нь уншичаад би өөрөө тэр киног хийн гэдэг итгэл үнэмшил төрн. Тэгээд бас гадуур надад хамгийн том даалгавар шүү дээ мөнгө босгох гэдэг даалгавар. Өөрөө 100% итгэл үнэмшилтэй байж гадуур явж мөнгө босгоно. Тэгэд яа гэм бэ одоо нэг нүүр чи 1 минут энэ гэдэг хэдэг лөө. Юу гин одоо нэг зохиолын нэг одоо бүрэн сцен тий нэг сцен чи нэг нүүр гэдэг лөө юу гэлээ. Үгүй сцен чи янз янз том жижиг диалогоос хамаарат. Сцен шээ. Одоо нэг нүүрийг нь 1 минут гэж авч үзээд идэг үстэй. Тий янз янз л хүмүүс барагцаалууд идэв. Нөгөө Ермарк бас айгуу чухал. Тэгээ тэр нэг тэр сцен чинь тэр нүүр чи хэрэг тексттэй байна, хэрэг тоглолттой байна. Хөөцөлдөж чинь барьж гинүү, зодолж гинүү, нүдэлж гинүү, цаг хугацаагаа хамаарж байгаа. Тэгэл ер нь л манай киноч ч ер нь тэгэл бүгдээрээ барагцаалчихдээ шүү. Тэгэл харж хэл за наа чи тэд данзаа болоод шахаад тэд болон дохор яг л болдоо шүү. Би одоо киноны төсвийг жишээлбэл яаж гаргад юм бол гэж би бүр амар гайхаад байдаг байхгүй. Жишээлбэл одоо зарим хүмүүс болохоор
шууд нэг синопсисыг уншингуудаа шууд за тэдэн төгрөнд бүтэх кино байна мэн гэж. Яаж тэгж байгаа юм бэ? Чи бүтэн нарийн юм байх хэрэгтэй юм шүү. Олон жил яг сүүлийн үед бол амар гоё нарийн гардаг болчлоо. Болж байна. Одоо бүх юм ингээд задаргаагаараа одоо манай ихнэр жишээлбэл кинонд ажиллахтаа бүр ингээд нэгэнгүй айгу нарийн гаргадаг байхгүй. Миний хувьд гэх юм бол ер нь бол яг олон жил кинонд ажилласан хүмүүс бол хараал барагцаал л да нөө төсөөл. За ер нь бол энгийн зураг авалт ямар байдаг вүлээ. За тэр киноны зураг авалтанд орж байгаа том сценүүд юу байна? Дэсэж дэлбэрж гинөө зодолж гинөө буудалж гинөө утга шууг байна уу гэдгээс хамаарал барагцаа үнийг бол ер нь бол ханзаа хэлдэг. Миний хувьд ч ер нь за наа чин тэгэл болно доо гэхэд ер нь баг мөрөгдөг дөө. Нэг тийм том тийм. Тэр чи тэгэл ховц сундар хоол унднаас бүх юм объект төрөл орно гэсэн тий. Тий одоо сүүлийн үед бол объектын түрээсийн зардал гэдэг юм нэмэгдчихлээ. Ховц бол яг үндэ Монголын кино урлагтаа шамтарч ажилтдаг дэлгүүр маш цөөхөн болчлоо. Одоо нэг шеэр компани гэж ярьдаг нөгөө кинотой хамтарч ажилладаг компаниуд бас их цөөхөн болчлоо. Энэ нөгөө бас дотоод айгүй олон кино хийгдэж байгаагаас холбоотой байна. Олон кинонд спонсорлоод орж байгаа бах. За тэгээд тэр дотор нөгөө нэг хамтарч ажиллаж байгаа хүмүүсийг гомдоосон барьсан, ажлаа амлсандаа хүрсэн хүрээгүй гэдгээс бол тэгэл ер нь асуудлууд байгаад байгаа шүү дээ. Гадуур ингээл манай кинотой хамтраад ажиллаж байгаа явахаас айгүй хэцүү шүү дээ. Би тэр кинонд тэгээд орсон чинь одоо хүртэл надад тэгээгүй байгаа гэж зүгээр захын 100 айлын гэрлийн лангууны халтаж байгаа. Надад ч гэсэн гэтээ тийм тохиолдол байгаа шүү дээ. Тэр бүр та нарын кино заяа. Манан зүсгч нэг кино манай офис дээр авсан шүү дээ. Тэгснээ урилга өгдгүү шаасан ёо амар гомноо. Тэгээ над руу дараа нэг бацаан залгаснаа хата зүр манай офис дээр нэг 2 урилга авчаач гшаа тийм. Тэгэхээр лайлаа би авахгүй. Чи бүр амар травматсан байгаа юм. Найз нь одоо энэ киноныхоо урилгыг заавал өгнө. Эрдэнэсийн ардын урилгыг чамруу явуулчих. Яагаагүй штэ. Ирээгүй штэ. Мань гэтээ дор нь үтсэн штэ. Үтсэн л дээ. Гэхдээ мань гэтээ ер нь бол яг зүгээр тэр үед тэгжсэн л болохоос одоо мань нэг урилгаар бас нэг кино баг үздэгмдөө ер нь бол хэцүү байдэн штэ. Тэг хөхтэй бас танилынхаа сайхан муухай харна нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт тэгээд нэг урилгаар очиод үзчихдэг. Дараас нэг юм муу хэлж болохгүй болчдөг юм шиг. Ашиг сонирхлын зөрчилж гараад. Кино нээлтэн жоо очиод гарчих واخ. Чи тэгтээ ямар нэгэн киноны банкетын дээр очиж балрах واخ тий. Мань сүлд нэг банкетын дээр очиж үзсэн шүү дээ. Яаж үзэхээр яг бүр тасарсан байлээ. Тэгвэл би нөгөө нэг Эрх майхын Галбангагийн кино Эрх майх чинь манай подкастт өөрөө ороод чи яхын заавал энэ нэрээ гэдэг. Би тухайн үед ахаа би амжихгүй нэ гэсэн хүчээ заавал иргээ. Тэгээд би очиод тэгээд би тагтаа жижигээ ваах нөхцөдтэй уугаал яваадсан тэрүүгээр тэгээд нэг мэдсэн чил ухаалтцсан шүү дээ. Эдгийнхэн эдтэй чинь юм тамхилцсан зөхсөн. Манай эдийн хаан чуркуу тий. Би харин гайгүй даагаалгаа болтой байсан шүү дээ. Тэ мань гэтээ юу яд шүү. Хэдий үзэж амжихгүй ч гэсэн урилга зүгээр над руу ингээ явуулахад амар баярдаг юм бол амар респект санагддаг. Мань тэгээд урилгын авсан болвол би маргааш юм нөгөөдөр нь яг тэр киноны нээлтийн маргааш юм нөгөөдөр ерөөсө хугацаа алдахгүйгээр очиод театрт үзчихдэг, мөнгөө төлөөд үздэг. Яг их нартайгаа хоёлаа. Тэгээд яг мөнгөө төлөөд үзчихээр ард нь би яг үнэхээр өөрт төрсэн мэдрэмжээ үннээр нь хэлмээр санагдаж бичиж болтой шүү дээ. Ер нь бол тийм байт. Галбанга киноны хувьд бол би нэг банкетанд ер нь орж үзье. Ер нь олон банкетанд өргөдөжсэн гэхдээ нэг ганц удаа орж үзье гэдээ очицсан. Шагаах мах байсан. Тэгээд надад бас аюу гоё санагдаад. Аюу гоё л гоё шүү дээ. Банкет аюу гоё. Манай киноныхын ч үстэд ямар гоё юм бэ. Би нөгөө нэг Дада хоёрыг чи бүр амар ингээд муулаад бүр угаасаа тэгээд чи надад таалагдаагүй. Би өөр таалагдаагүй болохоор ингээд таалагдаагүй гэж бичсэн байсан этик юм. Манай этик хоёр тааралдаад. За манай хоёр ч одоо надад одоо бас үг хаях багтаа л гэсэн чинь надтай нөгөө инхчин даваазал хоёр болзааг хөшөн гоё шүү хөшөн. Тэгээд та нар ингээд байдаг болохоор бид нар тэндээс чи ингээд алдаа дутагдал юм хардаг. Тэгээд биднэрт уншаад тэр сайхан санагддаггүй ч байсан хамаагүй зүгээр тэрийг ингээд бичээд ингээд сайн муугаар нь бичиж байгаа чи айгу гоё шүү хөшөн. Ингээд надтай тэгэл гоё гар өрөөл нэг ингээд тулгаал ууж ирсэн. Гэтэ одоо нэг үе бол бас гайг болчихсон тий өрөвдөлч төр нь анх яг бичдэг багт чинь бүр ёо шүү дээ амар өссөн шүү дээ доорч нь алан шудна. Алан шулна молно гэж заалгаж малж. Чи өөрөө кино хийж үзег байж юу яриад байгаа юм. Тий одоо яг мань одоо яг бичиж 6 жил болж штэ. Эхний 3 жил бол над руу бол яриаггүй юм баг байхгүй шүү. Яг киноч дундаас бол амар их ярьдаг гэсэн. Тэгэл ахын дөө ах нь амьдрах гэж явж штэ. Тэгэл эсвэл зарим нь одоо би ингээд наа чин
одоо өвчтөе эмчилгээний зардалаа бүрдүүлэх гээд ингэж гээл тэгэл зарим нь ингээл чи юу юу хийн чи Монгол кино шүүмжилдэг хийм ингээл амар тэгдэг ус. Одоо ерөөсө бүр нэгч тийм байхгүй болцсон. Ер нь хүлийн зөвшөөрөгч л байна л да. Угаасаа кино шүүмжлэгч гэдэг мэрэгжил байдаг юм л шүү дээ. Яг нөгөө урлаг судлаач гэж байгаа. Тэнгүүд кино шүүмжлэгч гэж яаж үүсдэг юм бэ гэвэл одоо гадны зах зээл юм гадаа ч юм нөө шүүмж битсэн хэр их хандлт авсан ч гэдэг юм уу. Хэр их хүн таарсан ч гэдэг юм уу. Хэр их хүнд хүрснээсээ болж одоо энэ зэрэглэл тогтоогддог гэж би ойлгосон шүү дээ. Тэгэхээр одоо чи 6 жил тасралтгүй бичээл тэгэл муулуу сайлуусаар бол хүлийн зөвшөөрөгдөж байна. Гайгүй л одоо тийм. Ер нь тэгээд нэг анх бичиж явахдаа одоо киноны нөгөө нэг юм жижиг алдаа байж тээ. Одоо жишээлбэл чи сцен солигдоход баруун гарт чинь байсан юм зүүн гарт чинь болчихдог ч юм уу. Тим юм ч ерөөсөө алдахгүй бичдэг байсан байхгүй юу? Одоо маань ерөөсөө тиймэрхүү алдааг бүр огт бичгээ болсон. Ер нь юм жижиг сажиг алдаануудыг хаяад зүгээр агуулгаар ингэж бичих нэрэ даацтай. Тэнгүүт одоо зарим хүмүүс ингээл нэг жижиг сажиг алдаануудыг ингээд над дээр ингээд намайг ревю бичсний доор бичээл хогийн кино байсан шүү дээ. Яасан гэдэг ингээд наад чинь ингээ ийм байсан. Энэ нь ингээ өнгөн солигдсон гэсэн гэдэг. Тэр бол одоо яг үндийн бүр одоо нэг юм сүртэй юм биш. Ер нь бол араа хүн болгонд би тэгж боддог шүү дээ. Хүн болгонд ингэж таалагддаг кино гэж ер нь баг байхгүй хаа. Ямар нэгэн кино ямар нэгэн байдлаар өөр нэг хүнд таалагдахгүй байж л байгаа. Нөгөө ингээд ер нь харилцсан юм болов. Ягаад гэвэл хүн болгоны мэдрэмж юмыг хүлээж авах үзэл бодол ондоо учраас хүн болгон киног янз янзаар үздэг болов. Өөр өөртөө л тохиолдсон амьдралаа холбож үзэн, төсөөлж үзэн, мөрөөдөж үзэн, дурлаж үзэн. Тийм болохоор заавал ер нь бол хүн болгон таалагдах гал бүгүүл гэж боддог шүү дээ. Ер нь бол мань мэдтэй ч гэсэн санал нийлэх ерөөс албагүй байхгүй. Тэнд бол би кинога одоо үзсэн сэтгэлдээ бицээр байгаа л одоо нэг өдийн хэмжээний дагч магчтай болцсон ба штэ. Түүнээс тэр чинь ингээд миний яг тэр чинь зөв гэсэн үг биш. Зүгээр л би сэтгэлдээ бичдэг л юм байхгүй. Тэгээ бос хүмүүсийг бол зүгээр бичдэг. Түүнээс би бол тийм одоо нэг амар тэг одоо чи боддог кино шүүмжлэх гээд хүний юмыг шүүмжлэхээ сургалт төгсөө явж ийн гэх тийм ажилгүй юм гэж юу байх вэ тийм үстэй. Тэгэд яг мэрэгжлийн кино шүүмжлэгч болчоод дараа нь би тэрүүгээрээ яаж амьдрахын жишээлбэл тий бас утгагүй л дээ ер нь бол тийм. Тэгэхээр зүгээр яг шүүмжлэгч гэхээс илүү гоё үзээ сэтгэл бичдэг ревьюер гэдэг маягаар ч бол бас зүгээр л дээ тий. Миний хувьд л одоо ингээд за кино шүүмжилдэг ингээд за одоо бас хэд хэдэн хүмүүс байгаа шүү дээ. Дээрээс нь бас манай дотоодын кино урлаг хөгжүүлж байгаа хийж байгаа залуучдаас айгүй их маш их байна. Яа нэг юугаад одоо продюсинг компаниуд ч айгүй их байна л да одоо Хүлээгүй байна. Намадя байна, Вүү байна, Оранж байна, Sky Media байна. Тэнгүүд эдгээр продюсинг компаниуд ч өөрсдөө ингээд жил болгон тодорхой хэмжээний төсөв компани болгон тус тусдаа баталж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээр чинь өөрсдөө нийлэхээр нэлээд том өндөр төсөв гарч иж байгаа хөө. За магадгүй нэг 15-20 тэрбум төгрөг гэдэг юм уу. Бүгд нийлээ босч байгаа. Тэгэхээр нэг жилийн хугацаанд дотоодын кино урлагт нэг 20 тэрбум төгрөг төсвөлгдөж байгаа юм чинь энд маш олон залуучууд ажиллах нь зөв байхгүй. Энэ дээр чанартай, чанаргүй, сайн муу янз бүрийн кинонууд угаасаа хийгдэн. Бүгдээрээ бүр амар тудлан хийгдэл гараад ирвэл бас сайн л бахал да. Гэтэ ер нь тийм байхгүй шүү дээ. Хүн болон янз янз учраас тэгэхээр одоо нөгөө чи бас асуугаад дүүстэй нөгөө Shit Town кино гэдэг. Тэнгүүд энэ чинь нөгөө одоо миний хувьд уран бүтээлчийн хувьд бол ямар нэгэн өөр хэнийг уран бүтээлч хүний уран бүтээлийг би шүүж дүгнэж муулах надад ирэх байхгүй. Ягаад гэвэл би уран бүтээлч хүн. Тэдгээр хүмүүс тэр уран бүтээлийг маш чанартайгаар маш сайн хийн гэж бодож хийсэн байгаа баг. Хийсний ар дээрээс зах зээл дээр борлуулагдаад гарч ирснийхээ ар дээрээс нөх хүмүүс л тэрний шүүлтийг тавиад байгаа болохоос ер нь бол бүхэл уран бүтээл бол сайн л бахал да. Яг нэг уран бүтээлч нь өөртөө яг тэгж яриад байгаа байхгүй. Яг хүн муу юм хий гэж боддгоо сайн кино хий л гэж боддог. Гэтэ би бол тэнтэй эсрэг байдаг. Яг сайн кино хий гэж бодож хийдэг хүм мэдээж уран бүтээлч зөндөө байгаа. Гяс нэг 5 цаас олчих гэсэн тийм байгаа. Кинонод одоо айгүй олон байна. Би бол өмнө зөндөөл нэр устаа хэлжлээсэн. Тэгээ ер нь бол тэгээд хүмүүс одоо мэдж байгаа болохоор би бас байн дахин хэлээд яг. Энэ одоо ер нь бас удахгүй шүүгдээд ер нь байхгүй багасч шít ер нь. Одоо нэг түрүүний хэлдэг шиний тийм газ хурдан ингээм зураг аваад газ нийлүүлээд нээгээд мөнгө олчих гэдэг юм бол ер нь бол харьцангуй багасч байгаа. Байхгүй болж байгаа гэсэн үг. Аль болох ялангуяа за манай үеийнхэн надаас доош үеийнхэн бол надаас доош бол бүр супер амтд гарч ирж байна. Нөгөө пост продакшны зураг авах зураглаач нар ч гэдэг юм уу, монтаж гэдэг юм уу, жүжигч нар ч гэдэг юм уу. Одоо жүжигч нар ч гэсэн айгүй гой өндөр нуруулаг гой залуучууд бол
арзаач доор. Манай доош. Хүн тэгээд наг оюутан байгаад манай дээдлийн үс ахнаар хүн дээрээс биш доод үе сайж яваа гэж хэлдэг байсан. Тэр үгийг одоо л ойлгож байна. Тий одоо тэг ингээд харалтаа ер нь ядаж нэг построо сэтгэл гаргаад нэг гой санаачлаад тий хийж чадахгүй бүр ингээл дандаа хулгайн постерууд одоо ч хулгайн постер би одоо 2 3 хоногийн өмнө нэг хулгайн постер тавиал бас баахан доор нь хүмүүстэй ингээл сайн муу гэл хэрэлдчихлээс тий ер нь одоо нөгөө нэг юу гэдэг штэ энэ хүүхнүүд үгээ кино штэ тэр кино ч одоо бүр хичнээн жилийн өмнөх кино лээ тий баг 50 60 жилийн өмнөх кино тэр киноны постэр бүр 2 3 төрлөөр бүр солиотой гоё постэр гарсан байгаа байхгүй тухайн үедээ зөвхөн зурцсан. Тэгэхэд одоо ингээд бүр юм бүх юм ингээ хөгжсөн тулцсан юм цаг үед постэр ингээд хулгайлаад хийчих чинь бол нэр үнэхээр арчаагүй байгаа байхгүй юу нь яг үнийг хэлэхэд зүгээр одоо өнөөдөр жишээлбэл тэр нэг хондох дүүрэн хов гэдэг нэг кино нээлээ штэ. Тэрний постэр жишээлбэл зүгээр л ингээд бөөндөө гоё инээж ханаагаал хөтөлцөж зогссон заяа. Тэр болж байгаа байхгүй. Тэр чинь аюулгүй хөөрхөн л байгаа байхгүй. Ойлгомжтой зүгээр энгийн харваас нэг гурвалжин дөрвөлжин хайр найзууд гэдэг нь харагчин. Зүгээр л энгийн чадахгүй бол зүгээр л нэг барыг нааш хараа зогссон амар байхгүй. Тэгэхгүй заавал нэг хүнийг ингэсэн бахт яг тэрийг доорож ингэснээ хажууд нь ингээл энэ бол надад бол ерөөсө таалагддаг. Одоо л зүгээр одоо нөгөө нэг gas нэг кино гэл gas 5 цаас gas double даал 3x мөнгө олоод ингэчи гэсэн хандлагч яг тэн дээр харагдаад байхгүй. Постэр мас ингээл халтууртаа. Тийм байгаа. Гэхдээ бас багасж байгаа. Харьцангуй үзэгчд нь өөрсдөө амар гоё шүүгээд өгдөг болсон. Үзэхгүй байгаа шүү дээ. Ер нь л тэгэл ер нь одоо ер нь трейлерээс ахуулаад өстө 4 чанел постероос нь ахуулаад өнөөдөр үзэгч нар тэр Univision даач байна уу, кино театртаач байна уу сонголттой гэж үздэг болсон шүү дээ. Кино театрын зах зээл нь ч гэсэн өөрөө өрсөлдөд маш амар болсон. 3 хоногийн үзэлтийн гаргаад өгч чинь тэдэн үзэн гэдэг нь бүх тоог нь нээж чинь. Тэгэхээр ер нь бол энэ одоо өрсөлдөөн улам л гоё шудраг зөв яваад байгаа юм болов уу гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол түрүүн хэлдэг шиг 24 бум төгрөг энэ зах зээл дээр ингээ байгаад байгаа учраас би эндээс нэг жилд хэдэн төгрөгийг авч би уран бүтээл хийх үү гэдгээ айгүйх тооцоолдог гэх юм уу. Эндээс авсан тохиол би дараа жил дахиад кино хийх учраас энэ кино маань чанартай байх хэрэгтэй гэдэг л бодолтой. Тийм тий. За манай хамтарч ажилладаг супер глюкозын ус ширээн дээр байгаа шүү гэж. Ус уугаарай. Ер нь бол айл болох пи уугаарай. За энэ бас би бэлгтэй ирсэн найзаа. За чи ер хамтарч ажиллаж байгаа. Энэ манай кинотой хамтарч ажиллаж байгаа. Энэ Романо гэдэг эрэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн. За бэлгэлж байгаа шүү. Намайг гоо сайханд ор гэж байгаа юм уу те. Миний гоо сайхан болохгүй байна те. Бас эрэгтэй ч гэсэн бас гоо сайхны бүтээгдэхүүн. Романо классик. Энэ ч нэг биеийн шингэн сав маавн гэдэг шүү дээ те. Энэ айгу гоё шүү дээ. Манай ихнээс юм авч өгд юм а. За баярлалаа. Надад бас бэлэгтэй ирж исэн юу 2 3 дахь зочин маань байна. Одоо онлайн кинон дээр хамтарч ажиллаж байгаа байгууллага байна. За энийг гоё ингээ ширээн дээр харуулаад тавьчаа. Гэр бүлээ хайрлая. Гэрлүг брэнд. Сүүлийн үеийн уран бүтээл нөгөө нэг травма гэдгсэн шүү дээ. За ер нь одоо травма дээр продюсераар явж байгаа гэдгсэн шүү дээ. За ямар ч байсан гол дүр бас биш юм шиг байна тий. Тэг ямар ч нэг тоглож байгаа. Тэгэхээр ер нь дуулахын хувьд одоо юу яагаад нөө? Жүжигчний карьераас илүү продюсерээ нэгт тавиад нөө яагаад нөө? Тийм одоо нөгөө нэг миний хувьд хэм бол нэг продюсерийн ажил болон зургийн дарга ажил яг амар хийдэг гэсэн кинонд. Ер нь бол олон кинонд бас зургийн даргаар ажиллаж исэн. Киноны харин богтос айгүйх ажиллаж исэн. Тэгэл бүр ингэж ярьдаг байхгүй нөө. Соёл урлагийн сургууль 4-р курс төгсөөл хизээ миний утас дуурайд хин намайг кинонд тоглох гэж дуудахлоо гэж би нэрээ толонгүй айгүйх л харддаг байсан байхгүй. Хүмүүс ярьдаг болохоос хүн болгон соёл урлагийн сургуульд ороод төсөктөө бүгдээрээ дэгдэг баг. За мэдээж тэгэл надаас өндөр манай наака шиг царай дэстэй хүмүүсийн утсан дуурал хизээ ингэж тоглоод явж байгаа юм. Тэгэхээр миний утас хизээс дуурайг л байхгүй. Тэгэхээр ер нь киноны араа албанд орхоос өөр сонголтгүй. Тэр дотор зургийн даргаыг бол аюу маш олон кинонд ирсэн. Тэгээ зургийн даргын ажлыг хийж явж байгаад продюсерийн ажлыг бол хийя гэдэг бодол төрсөн гэх юм уу. Тэгэл одоо продюсерийн карьерийг бол хөөгөл хичээгэл явж байна да.
Тэгээ бас одоо ч Эрдэнэсийн аралтын чиний хамгийн анхны продюсерээр ажилласан кино үстэй тий. Миний продюсер гэж бичигдсэн 14 дэх киноныхаа зургийг би одоо аваад явж Оо тийм үү. байна. Уран сайхны кино болон контент нийлээд найзуудтайгаа хамтраад хийсэн кино, хувьдаа хийсэн контентууд ч гэдэг юм уу. Эдгээр нийлээд яг би мотор дуурайд өглөөнөө би таарсан байхгүй. Машин дотор. За тэрэн дээр ингэж бичиж Би хийсэн. яагаад Эрдэнэсийн аралт гэж бодсон бэ? Эрдэнэсийн аралаар магадгүй бид нар мэдсэн бах. Эсвэл Тийм бах. тий. Одоо чамаг гэдэг нь яг мань нөгөө танаа гэр бүлийн хүн. Одоо хоёр ч нэг л хүн шүү дээ тий. Тэгээд яг саяын Эрдэнэсийн арал дээр би за дуулга ер нь продюсер талдаа ажиллаж байгаа юм байна да гэж бодсон баггүй юу. Тэрний өмнөх кинонууд дээр бол мань юуста харж байгаагүй юм. Тийм контентууд бол байгаа. Тэгээ нөгөө продакшнараа хийсэн нөгөө найзуудтайгаа хийсэн кинонууд дээр бас продюсерээр ажилласан. Жишээлбэл одоо нөөр үснийг коридор бол продюсер юм хийсэн дээр ажиллаж ирсэн. Давхраас жүжигчнэр ажиллаа тий. Ер нь бол манай бид нар өөрсдөө хийсэн кинонд ээлжлэл нөө үүсдэг чинь. тийм продюсер, лайн продюсер, туслах продюсер гэж нөгөө ээлжлээд ажил явуулдаг гэсэн юм байна. Тэгэхээр одоо цааш жүжигчний карьер ер нь ингээ сарних гад энэ үү буцаж камбэк хийх гэдэг нь үү? Үгүй одоо магадгүй нөгөө кино зохиол уншаал өөрөө хийж байгаа тохиолдолд за би энэ дэр өөрөө тоглооч гэдэг юм уу тийм юм байж болно шүү дээ. Миний хувьд бол хараахан тийм байхгүй. Гэхдээ Эрдэнэсийн арал дээр бол би найруулагчаас гойсон байдаг. Зохиол уншаад би тоглож ядах хөөс. Чи юу яриад байгаа юм бэ чи? Гэхдээ цэгмэд бүр юм яриаггүй. Чи юу яриад би тоглож л да би энэ чинь мөгдөргийн босгоод наач продюсер ажиллах гэдэг шүү дээ. Дуурдгүй. Найз хоёлоо нэг арай өөр нэг жоох арай өөр нэг юм ахмаг насны юм бас тэгээ надаар бодлоо дөөрүүлээд би цэгмэд дээр тоглож байгаа юм л да. Магадгүй би өөрөө тоглосон бол Эрдэнэсийн арал өнөдөр яг ийм хүн үзээч үгүй ч кино манаас яваач үгүй ч. Одоо накгийн оронд гэсэн үг тий. Тэгээ өөрөө хэмжээ зараас мэдж явах хэрэгтэй байхгүй. Гэхдээ жүжигчнэр ажиллах дур сонирхол хүсэл байнга л мөнхөд л байгаа. Ягаад гэвэл мэргэжлийн сургуульд нь сураад төгссөн юм чинь гоё драмын кино тоглох юмсан. Гоё нэг юм кино тоглох юмсан гэсэн бодлууд бол байдаг. Гэтэ одоо ингээ чамаг хахарчиж сахал ус мус сургаад хүмсэг сайтаа бас нэг баатарлаг дүр төрх байгаад байгаа юм шүү. Яагаад болох байгаад. Болно шүү дээ. Накат хоёрт одоо жишээлбэл юун тийм өөр байгаа. Би бол одоо ингээ харахад хоёр л хоёлаа л бас гоё сахал үстэй бас гоё л залуучууд байгаа байхгүй юу? Амьдрал өөрөө тэр зэгт аягүй хэцүү шүү дээ. Ингээд энэ очиор ажил бүтээл ус тананака миний краш тананака гэл та нар одоо нанака гэх болж утгүй гэл би ч гэсэн байнгын драмад шүү дээ. Манай нака ч өөрөө нөгөө альва кинонд ямар ч дүрдэн тоглосон байсан гол дүр болчдөг тий аюу сонио. Тийм шүү дээ. Би сая Эрдэнэсийн арал дээр нака гол дүр тоглосон. Тэнгүүд хамгийн сүүлд нака гол яг гол дүр авсан кино нь юу юм бэ гэсэн бас байхгүй зөөхөн бэл шүү дээ. Дандаа ер нь бол нэгдүгээр дүр дээр орж ирдэг, тусах дүр дээр орж ирдэг мөртлөө гол юм шиг тоглож чаддаг. Гол юм шиг хүмүүст хүрдэг. Одоо тэр OI Entertainment-ийн нөгөө юу лээ нэг номер 1 кинонд чинь Нака ч сүүл рүү баг гол дүр болчихж байгаа байхгүй тий. Тэгснээ бас нэг гол дүрээ будаачдаг кино ч бас ямар кино лээ. Би тэдний ярьж исэн ямар ч байсан ингээ нилээн хитэн кинон дэр ингээ гол дүр болчоод идэв цадч айгу. Тэр нь бас тэр чадвар нь бас хүмүүсийг татчихин тий. Одоо энэ драма дээр манай Нака бас ер нь гол дүр. Гэхдээ ер нь урд өмнө тоглож байгаагүй характер, тоглож байгаагүй дүр зураг, тоглож байгаагүй л бас нэг дүрийг гаргах гэж ажиллаж байгаа. Өөрөө бас тэрэндээ маш хичээж ажиллаж байгаа. Дурлж байгаа. За одоо чи одоо ингээд продюсер энэ хийгээд кино хийж штэ. Тэгээ Накат хоёр салахгүй байна тий. За цэгмэд таагаар байна одоо миний тоолж байгаагаар бол та юм продакшн юм уу фильм нэгтгэл юу юм бэ? Үгүй ээ бид нар нэг тийм продакшны карьер хөгөөл бөөндөө нийлээд ингээд нэг юм продакшн болол ингээд тийм гэсэн байхгүй. Уран бүтээлийнхээ хамтрал дээр л хэдүүлээ гоё үзэл бодлоо нийлүүлээд хамтраад ажиллая. Цаашдаа ингээд төлөвлөгөөнүүд гаргаад араараасаа кинонууд хийгээ гэж манай нөө манцумыг гантлаг ус бид нар тавьд байгаа. Тийм гантлаг байсан тий. Тэгээ нөө уран бүтээлийн хамтрал дээр л хамтарч ажиллаж байгаа. Бусдаар манай авиач нөрөө тогтмол дууны найруулгын ажлыг хийж байгаа. Тэгэхээр нөө яг жилдээ хэдүүл нэг иймэрхүү юм хийчихүү төлөвлөгөө гаргаад тэрэн дээрээ л нэг санаа нийлээл хамтарч гэсэн. За OI Entertainment яасан юм бэ? Яахсан гэж ер нь бол яхаа миний хувьд тусдаа гэр бүлийнхээ хүнтэй хамтраад найзууд зэгнүүдтэй хамтраад уран бүтээлийг хийгээд. OI-аас гарсан гэсэн үг үү? Тий одоо гарсан гэж хэлж болно.
альбом бусаар одоо гарсан юм уу тий? Альбом Нэг бусаар итгэлгүйгээр хэлээд байгаа. Тий одоо 2 жил болчихоо юу. Хүмүүс ядраад ингээл байнга л асуудаг. Та яатсан чи яатсан гэсэн камертай хамтлаг салцсан та нар юу яадаг бостоор найзлаа. Тэр хоорондоо ямар нэгэн байдлаар эд мөнгө болон ямар нэгэн юмдэр муудалцаж сайндсан бол байхгүй. Зүгээр л тус-тусын карьераа өгөөл миний хувьд одоо продюсинг карьер өгөөл явж байгаа юм уу? Би бас надад бас энэ аягүй сонирн байгаадсан байхгүй. Ова Entertainment-ийн одоо нөгөө номер 1 дээр л би хараад гайхсан байхгүй. Дуулга яасан юм бол байх. За тэгээд стал арын юмд л явж байгаа юм байна да ухааны юм бодож исэн тухай. Тэгсэн гинт Эрдэнэсийн арал гээл ингээд гараад ирсэн чинь за энэ ер нь нэг салах тийшээ гээл болсон юм байна да гэдэг бас Монгол хүн байна да бас жоохон ховж юм дуулдаг шүү дээ. Өөд орсон хүмүүс энэ байгаа. За дуулгын хувьд одоо за жүжигчний карьерууд бол мэдээж үргэлжлэнэ гэж байна. Тэ одоохондоо продюсер нь илүү одоо чамд хамттай байгаа юм байна гэж би ойлголоо. Гэтэ яванда буцаад нөгөө нэг юм үлсгэлэн гарч ирэх үйлгүүтэй тий ингээл кино тоглох гол ер нь ямар дүрд одоо ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ? Эсвэл магадгүй мөрөөдөлтөд хүрсэн ч юм уу? Гүй одоо нөгөө нэг тийм амар түүхэн киноны хаан тогломч гэдэг юм уу тийм юм гэж нэг боддгоо шүү дээ. Би зүгээр нэг тийм гоё эр хүн аавын дүр дээр ч юм уу эсвэл сайн ханийн дүр дээр ч юм уу ажиллахыг амар хүсдэг шүү дээ. Сүүл би нэг бас машин дотор төгжиж явж байгаад нэг гоё нэг ая явж исэн. Тэрэн дээр ингээл ихнэрээ удаа амьдралаа удаа явж өөр их хүнүүднээс нь үзэж гараад хоош би чинь иймэрхүү юм тоглолцол юу алах юм биш үү гэл. Өөртөө урам өгөөл. Тиймэрхүү гоё драмын кинонд тоглохыг сүүлийн үед айгүй хүсдэг болсон. Нас яваад тэгээд байгаа юм уу? Хүүхдүүд том болоод тэгээд байгаа юм уу? Тэгээ нөгөө зөв одоо нөгөө бид нар ч одоо бүгдээрээ л аав эцэг айл гэрийн нөхөр хань тэр айл яаж зөв авч явах вэ гэдэг юм уу? Бас алдаагүй юм гэж байхгүй шүү дээ. Энэ амьдралд бол одоо ч зөндөө алдаал явж байгаа. Алдсан алдаан дээрээсээ за энэ буруу шүү буруу гэж бодсон ч гэсэн дахиад эзэн өдөр бас алдчихлаа байхгүй. Тэгэхээр бас зүгээр иймэрхүү чиглэлийн кинонд магадгүй өөрөө хийх ч юм уу эсвэл өөр хүн амтнаад саналтай хүмүүс би шууд тоглоно л гэж боддоо шүү дээ. Мань бол яг нөгөө одоо жишээлбэл комеди кинонууд дээр түлхүү тоглодог жүжигчд би ийм тим кинонд тоглоно гэдэг ч юм уу тиймэрхүү юм ингээд одоо ярихаар ингээд надад бол яг дотроо зөв нэг ягаад чи нэг юм наалтахгүй юм шиг санагддаг байхгүй юу? Чамааг болохоор жишээлбэл одоо төрөний Эрдэнэсийн арал дээр би биш одоо Накаг сонгосон гэдэг дээр болохоор манд нь болохоор яг үнийг хэлэхэд нэг амар тийм ялгаагүй бол харагдчихэв. Жишээлбэл чи ингээд байнга комеди тоглоод ингээд идэг байж байгаад гинт ирснээ нэг тийм экшн тиймэрхүү дүрд ингээд тоглоно гэхээр тэгсэн бол нэг сонин санагдах байсан. Угаасаа л чи шаахгүй байна даа л гэж бодно. Би бол надад бол яалтч Эрдэнэсийн арал дээр бол Накат хоёрын хин байх нь бараг ялгаагүй харагдчихэв. Тэрнээс гадна драм, триллер, экшн гэдэг ч юм уу яг чиний өөрийн яг тоглох хэвээр одоо дүрчин бол яг тиймхүү кинонд л байгаа гэж. Би гэхдээ одоо олон их кинон дээр бас амар дүр дээр тоглож байгаа шүү дээ. За ямар ч бас хэлэхгүй. Ер нь бас хүмүүс нэг бас төсөөлөхгүй байхаа. Нэг ийм тиймэрхүү юм дээр дуулга тоглоно гэх юм бол Нака бас амар дүр дээр гээл. Чи бас амар тэр өстэй эвгүй кино гарах гэдэг нэ тий. 11 сард гэсэн үү? Одоо нэг яг дуусаагүй учраас одоо бүтэн одоо яг тийм кино юм кино гэж хэлэх нь бас буруу. Гэхдээ бидний хувьд бол 100 хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байна. Арын групп маань бас мундаг залуучуудаар бүрдсэн ганц боттой байгаа манай жүжигчдийн кастинг бол үнэхээр сонирхолтой байна. Харин тэгээл байгаа тий. Би нэр энийг асуух гэжсэн. Энийг задлахгүй. Сонирхолтой каст. Маш сонирхолтой байгаа. Орж гарч байгаа жүжигчин бүртэл маш сонирхолтой кастинг бүрдсэн. Баахан инфлюенсерүүд авчирчаа тэрийг сонирхолтой гэдэг юм шүү дээ. Манайд нэг чимшиг зүр байхгүй. Баярлаа. Байхгүй. Баярлж авдаг шүү. Шин царай төрөх шин жүжигчин бол бас байгаа. Хуучны хүмүүс харин тэгээд байгаа. Инфлюенсерээр амар зодчингуудаа амар кастингтай юм шиг тэгэл хэдийн. Тэгээ нөгөө инфлюенсерүүд нь яах вэ тэр нэг киногийн шеэрмээр хийгээл нэг тэгэд тусалдаг л байх л. Одоо нөгөө түрүүний хэлээр ирсэн шүү дээ нөгөө контент газ хийгээд гэдэг юм байха болчиход байна л да. 1000 гэдэг инфлюенсер тоглоод 1000 одоо нөгөө лагууд нь тоглоод үзэгчд нь өөрсдөө үзэхгүй бол тэгэл тэр кино шатна шүү дээ. Яг хуу сошиал дээр хөөсөрч болно, сошиал дээр хандлтаа авч болно. Гол нь яг үр дүн дээр яг цаана хэдэн үзэж чинь хэдэн дөрөвний орлого болж чинь гэдэг л чухал шүү дээ. Чиний хувьд дэлхийн ч байна уу, Монголын ч байна уу хамгийн лаг кино ямар кино вэ?
Монголын одоо Монголын ч хамаагүй ер нь зүгээр л хамгийн лаг кино мань гэж одоо яг лаг ямар кино гэхээс илүү дуртай гэж хэлвэл одоо би гарын 5% амар дуртай. Би нэг ийм үзэл бодол амар их автцсан сүүлийн 2 3 жил явж байгаа. Хамгийн лаг кино, хамгийн гоё кино, хамгийн супер кино гэж ямар кино гэлгүй. Хамгийн их мөнгө олсон кино гэж нэрлэл гинэ. Ягаад гэвэл тэр маш их мөнгө олсон учраас төдийж нэг хүн үзсэн байгаа. Тэр бүгд тэр гоё кино гэж бодоогүй л гэж бодлоо. Зарим сайн, зарим муу. Тэгэхээр миний хувьд одоо би тэгтээ дөрөв продюсераар ажиллаад энэ карьерийг хөөж байгаа юм чинь зах зээл дээр яг ямар кино хийгээд яаж зарах уу гэдэг хамгийн түрүүнд бодоод байна шүү дээ. Түрүү нөө Нака тоглох би өөрөө тоглох гэдэг дээр би тоглол зарагдахгүй би өөрийгөө зарж чадахгүй. Нака тоглох юм бол унаа тоглох юм би зарж чадна. Зарах аргаа тухайн үед тооцоолж исэн ч гэдэг юм. За энэ хоёр дээр иймэрхүү юм хийгээд иймэрхүү бичлэгүүд хийгээд манай найруулагч иймэрхүү сценүүдийг нь ингээд дасч тавьж гэдэг юм. Одоо ер нь манай ялангуяа дотоодын кино маркетинг гэх юм бол тэгээд нөгөө киногоо дастаж тавихч гэдэг юм уу, сошиал дээр хөөсрүүлэгч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлын юмнуудыг бодсны үр дүн дээр Нака ерөөхдөө сонгосон байхгүй. Гэтэ би ер нь анхнаасаа л тоглохоор байсан л да. Эрдэнэ сайрны өмнө Хунаа Нака хоёрыг би нэг сошиал дээр нэг энэ мөрөөдө тоглуулаад чи зайлч цаашаа маашаа гэж цонх мөнхийг хаалгаад ирсэн шүү дээ. Анзаарсан. Тийм анзаарсан. Нэг хүүхдийг алгадаж малгадаа. Тэнгүүд тэр хоёр хүүхдээр одоо follow дараа дансаар гэдэг хоёр хүүхд манай кинонд яг маркетинг эхлэлийг бол аягүй лаг тавьж үзсэн. Сая 2 сая хүн үзээд. Тэр ч одоо тэгээд бараг л одоо болтолдоор нь ямар тэнэг хүн бэ, ямар тэнэг залуу вэ л хэдлээ шүү дээ. Тэгэхээр чинь манай одоо нэг юм байгаад байна шүү дээ. За зөвхөн манай киноч гэлтгүй ер нь ямар ч кино маркетинг хийхээр ингээд бусад мэдээллүүдээ ингээд зохиолоод байгаа байхгүй. Одоо киноны трейлер бол амар үзэлтэй трейлер бол нэрэ баг худалч фантастик ахны киноноос бусд нь бол нэг тийм амар өндөр үзэлт аваад байгаа. Трейлер байхгүй. Бусад дийлэхээр маш сард дэжид өшөөл билдэж байгаа. Тэнгүүд заавал зах зээл дээр юм хэрүүл уруул нэг юм анхаарлын татсан нэг юм хийжээж ар дээрээс нь юм хийдэг юм тогтцоод байна л да. Бид рүү тэгэхийг хүсээгүй яг эрдэнэ сайрал. Гол нь би зүгээр л нэг юм яаж ч надад юм хүчтэй нэг юм өөрийн гэсэн пэйж байхгүй сошиал дээр. Сошиалыг угааж чадахгүй, сошиал дээр хандлтаа авч чадахгүй. Тэнгүүд нь ер нь бол за ер нь нэг ийм байдлаар эрдэнэ сайрал гэдэг үгээр л хүмүүс төрөх юм жоо юм. Тэгээ хоёр дахь нь бас хүмүүс надаас амар их одоо юу гэдэг маш бага зардлаар айгүй лаг маркетинг хийсэн байж таа чи дуулаа гэсэн юм. Түүцнүүдийн бүх барин 104 замаас андуудаас 104 зам хүртэл бүх түүзэн дээр эрдэнэ сайрал тат төлөх гэж наалгасан байхгүй. Тэр бас амар хөөх юм. Бүр мангар бага зардлаар заяа. Зүгээр хэвлэлийн зардал байгаа байхгүй. Тэгээд өдөр 40 сая төгрөг төлөөл нэг юм прүстэ 3 хүүхдээ гуугаал пижинт нааж байгаа. Зарим нь ингээл зарим манай кинонд ажилласан дүүнер шиг нэг тэр оройноор бүтэн тойрол орсморс хаасайг бааж байгаа. Гэтэ тэрнээс болж бас бүх филмд орсон нөө. Зарим нэгэн компани үүдэн дээр хадаад баларсаа л. Тиймэрхүү байдлаар юу нь нэлээд бид нар бодоол айлуулах хүчтэй ажилласан. Тэнгүүд яг манай кино чинь өөрөө кино театртаа R16 гэдэг насан туршидтай англиад орсон байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг үзэгч театр үзэгчд маань өөрөө 10 жилийн хүүхдүүд болон тийм хүүхдүүд байдаг. Маш их хүүхдүүд тэгэн дээрээс ботсон. Гэхдээ одоогийн байдлаар театраас бид нар 56 мянга гэсэн тоотой болсон шүү дээ. Бас хөрх өндөр болчихж байгаа бид нар. Тэгээд IPTV дээр бол бүр өндөр. Бүр тооцоосноос эхний сарда бүр айгүй их өндөр. Одоо тэг Казахстанд гарах гэдэг гэсэн. Тэр нэг бол хөөцөлдөж байна. Манай Казахстанд манай нэг бас таньдаг хүн маань продюсерийн чиглэлээр Монголоос 2 3 кино авч явах гээд байгаа юм байлаа. Тэрнийхээ нэгэнд манайхыг оруулсан. Бичиг цаас наанууд санаа хэрэгтэй материалын бүрдүүлээ явж байгаа. Тэр бас бүртгэж юм бол гоё л. За манай подкастын ерөнхий ивент гэхээр Sow Media платформ байгаа. За Sow Media-г мэдхөө. Мэдэх яах вэ? Та хэдийн үед бол одоо хамгийн гол маркетинг тий. Тийм шүү дээ. За манай Гүний Аранжин Pictures-ийн платформ байгаа. Тэгээ бүх төрлийн Монгол гадаад кино. За тэгээ баримтат кино, цуврал кино, за эротик кино тий. Тэгээ сүүлийн үед бол стримингийн үйлчилгээгээр бол нэлээд танигдаад байна. Тэгсэн. Баргийн студионы том тоглолт бүгдийг бичиж шүү дээ. Бүгдийг нь одоо Sow Media-гаас л үзэж шүү дээ. Тийм. За Sow Media компани бол манай подкастын season 4-ийн одоо ерөнхий эвэдтгэж байгаа. Sow Media-гийн нэрэмжт маань гоё асуулт асууна заяа. Чамд зориулсан зэвэн асуулт байна. За тэгээд хоёулаа одоо подкастаа бол мөнх даатгал компани офис дээрээс бичиж байна. За мөнх даатгал компани бол манай компани бас ивент итгэж байгаа. Би өөрөө бас энэ компанид ажилладаг.
Биш мөнх даатгал гэснээс саяхан чиний сториг үзсэн чинь гэрийнхээ гаднаас машина бүр тонулчихжээ. Тэгсэн чинь дээр. Яасан юм даатгалгүй юм уу? Ямар ч даатгалын хугацаанд дууссан баха. Тэгэл бид нар залуу хүмүүс нэ банк усаар л авна шүү дээ. Тэгэл банк усаар аваад даатгалтай байжгаад банк усын төлөвлөлтөнд дууссан энэ одоо хүртэл өөрийнх нь нэр дээр шилжүүлээгүй л явж. Тийм үү. Тэгээд хөдөө 3 хоног явчихад ирсэн чинь орой ирэхэд бид тэрийг алга болсон харсан. Ямар сони би ямар утсан гартаа нэг авдаг байна гэдэг. Тэгээ өглөөнд тэгээ явжгаад за энэ 3 хоног хайчихсан нь шороо олчдоо шүү дээ. Шил арчигч ажилласан чи шил арчигч ажилласан тий. Тийм одоо хүн бас байдаг. За ерөнхийдөө хэдэн төгрөгийн одоо хохирол гарсан байна машинд чинь. Би шил арчигчаа баг 250 мянга гарсан болов. Яг нөгөө өөрийнхөө тэнгүүд нөгөө дөрвөлжин юу нь бол алдсан замаараа л олохгүй бол баг дахиж олдохгүй хаа. Тэр тагч өстө олдохгүй. Тэгэхээр би нөгөө киноныхаа зураачд хэлээд яг тэр тагийг таруулаад нэг таг хийчих юм чи. Өөрөө л ориг юм шиг л болсон. Ерөнхийдөө бол чи одоо жишээл даатгалтай байсан бол тухайн одоо машины чинь хулгайн эрсдлийн бүх хохирлыг даатлын компаниас авах байхгүй. Тийм даатгал ер нь бол яг одоо чамаг одоо банк усаар гэдэг чинь чи заавал даатгуулгаас өөр аргагүй тэ даатгуулсан гэсэн үг шүү дээ тий. Гэхдээ тийм биш ер нь бол заавал өөрийнхөө сайн дураар даатгуулчих хэрэгтэй. Эргээд одоо нэг эрсдэл хийлж ирдгүй хийсч ирдэг гэдэг шиг тий. Чамаг нэг өдөр хөдөө яваал ирэхэд чинь машины чинь юу ч хөө тоноо хийцэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ тохиолдолд одоо чамд хамгийн их тусалах юм чинь даатгал байхгүй. Тийм тэгээ ер нь бол би одоо кино уран бүтээлч бүгдэнд нийлж байгаа уран бүтээлийнхаа багийг даатгуулаа, жүжигчдийнхээ амь насыг даатгуулаа, камер тоног төхөөрөмжөө даатгуулаа. Одоо мотор дуурахын өмнө ямар ч эрсдэлгүй болчиход, эрсдлээс айх айдсгүй болчиход кинонд орж байгаа ч гэсэн тэгсэн чинь гоё нь тэгээд подкастынхаа одоо би 35 дахь дугаараа бичиж штэ. Дугаар болгон дээр ингээд яриадсан чинь манай киноныхын даатгуулдаг болчихлоо. Ер нь бол сүүлд 2 3 production бол яг жүжигчтэй бүтэн одоо амь насны даатгалтанд даатгуулж байна. Тоног төхөөрөмжөө бас даатгууллаа. Тэгээд бас манайхан бас гоё юм үзээд бас үзсэн юмнасаа юм ингээд сурдаг болчих. Би бол тийм аюу баяртай байгаа. Чамаач гэсэн бас машиныхаа тонулцсны чинь дараа за нэг подкаст дээр ирж байгаа нэг даатгалаар нэг юм сургаал айлдийдаа гэж бодоол ээж илаа. Ер нь бол өгчөн даатгалаа заавал хийлгэж байгаа. Жолооч хариуцлагын даатгал гэхээс илүү ер нь тээвэр хэрэгсэл өөрийнхөө эрүүл мэнд гэр бүлээ өөр хүмүүстээ тий. Одоо тун удахгүй нэг цааш нь шахах за тэрнгээл чам дээрээс даатгуулъя. Тэгээрээ. За манай Сөүмидигийн нэрэмжт асуулт. За Сөүмидигийн нэрэмжт асуулт юу вэ гэхээр Монголын хамгийн underrated кино, overrated кино. Хид хэдэг. Нэг л явах. За нэгийг л. Яг оржихгүй байна. Одоо оруулан даа гэж. Хамгийн тутун үнэлэгдсэн тий. Үнэхээр сайн кино байгаад байдаг. Үнэхээр тэр киноныг юм өгөхгүйд байдаг. Тэгсэн чинь хүмүүс нэг оошож үзээгүй. Тийм ямар кино. За хамгийн их дутуу үнэлэгдсэн киноны сүүлд бол телевизээр гараад бол хүмүүс л амар их үздэг юм. Үзсэн хүн болгол дуртай хаа. Ер нь яг оржихгүй нэг амьдрал төсөл. Амьдрал төсөл. Гайзын лавгаахын кино. Гайзын лавгаахын кино. Тэгээ дэлгэр хоёр ах найруулсан. Тэр яг кино театр дээр тухайд яажсэн бол сүүлд ер нь бол миний хамгийн үздэг дуртай киноны нэг. Яг гоё амьдрал зохиогоод гэр бүлтэй хүмүүс бол тэрийг үзээд бол бас гоё кино тий. Үнэхээр гоё кино. Бас яг нэрнгээсээ бас бүхэн үзсэн үг гэвэл бас үгүй. Тэрийг бол бас бүгдээрээ үзээсэй л гэж. Ялангуяа гэр бүлэрээ сууж үзвэл үнэхээр бүр ямар ч өөлхөөгүй муулах муу байхгүй. Бүх юм яг ориг. Надад тэр зураг авах объектын хүртэл тэр зураг бүхэл юм нь амар гоё таалагддаг. Тэгэл бид нар нөгөө нэг одоо чи аав би аав гэл гэртээ ингээл нэг юм аваад орох амар гоё идэх те. Тэгэл бас ингээл асуудалд орохоор тэр гэр бүл яаж ямар гэр бүлэрээ ямар хэцүү байна. Тэгэл нэг хажууд нэг юм жоохон чинэлэг найз байгаад идэг те. Байгаад идэг. Тэр найзын ингээд идэг. Ихнэрээ харахаар бас нэг өрөвдмөөр ч юм шиг те. Үнэхээр амар бодит амьдралтай ойрхон тэр бол олон үзээсэй л гэж боддог. Одоо ч гэсэн. Ялангуяа одоогийн нийгэмд бас гэр бүл зохиож хүмүүс үзүүлэн бол яг бас гоё супер кино. Тэгээ бас нөгөө чи шийдэлтэй хүн бас хичээх юм бол бас болж юм те.
Нөгөөх нь үлээ. За нөгөөх нь overrated хэтэрхий өндөр үнэлэгдсэн. Нэх гоё кино биш. Гэтэ арай л хүмүүс их магтдаг ч гэдэг юм уу. За тийм Илүү үнэлэгдсэн. Одоо чинийхаар бол нэг лаг кино биш байгаад идэв. Үргэлэг 2 хитрхи өндөр үнэлэгдсэн бол ягаад гэвэл нэг би трейлерыг нь үзээд за энэ бол өстой яг Холливуд. За одоо манай Нематор орон нутгаар кино гаргаж явж байгаад үр хангаад лүү нэг буудалд хоёлаа кино гаргаж оройн үзчихсэн байхгүй. Тэгэл хоёлаа паул бол за энэ бол яг Холливуд амар гээд тэгээд киног нь үзсэн чинь харин жоох тийм санагцсан. Үргэлэг нэг бол шалгондоо. Гоё шүү дээ. Нэг нь болохоор Сингторч найруулсан, хоёр нь болохоор Эрдэнэ үлэг ах найруулсан шүү дээ. Үргэлэг 2 гэж орчиж байна. Окей. За overrated киногаар бол Үргэлэг 2, underrated киногаар бол Амьдрал төсөл юм байна шүү. За окей. За одоо хоёлаа продюсерийн талаас чинь ярилцсанаа. За продюсер гэхээр яа тийм одоо киноныхаа төслийг бариад байгууллагуудаас одоо хөрөнгөө босгох уу эсвэл одоо зарим нь болохоор би өөрөө байр саваа зарсан машин тэргээ зарсан гэж хэлдэг. Чиний хувьд одоо яаж киноныхаа хөрөнгийг босгох юм бэ? Тий янз л да. Тэг тулгарх бэрхшээл жишээлбэл юу вэ? Одоо продюсерын миний хувьд болохоор нэг за хамтарлаа за одоо шүлний зохиолыг болоо за энэ зохиол дээр би одоо контент чинь уран сайхан чинь олон гэж чинь окей энэ дээр би ажиллая продюсерээр ажиллая. Гэхдээ хаанаас төсөө босох вэ? Одоо нэг үе бодвол продюсерийн компаниуд айгүй олон гараад ирсэн учраас бас айгүй гоё болцсон. Хуучин бол нэг балан компани захирлж идэм үү баян ахаас оч мөг зөөлөл хуваа тохирол наанууд цаана гэж тохирдог байсан бол одоо л продюсерийн компаниудаас мөнгө өсөж. Тэнгүүд одоо нөгөө продюсерийн компаниудаас бид нар хүссэн хэмжээндээ 100 мөнгө бол авч чадахгүй байгаа. Ягаад гэвэл дотоодын нэг ангитай кино, контентын кино, олон ангитай кино ингээд продюсерийн компаниуд нь өөрсдөө тодорхой хэмжээний үнэлсэн. За тэдээс тэдэн сая төгрөг байх юм бол энэ бол за дундаж төсөвтэй багавдар үнэлгээтэй ийм кино болно. Тэдээс дээшээ давах юм бол энэ том төсөл болоод өндөр төсөв болно гэдэг юм бол тэгэхээр нийт продюсерийн компаниудын өөрөө том төсөв гэсэн байгаа үнэлгээ нь өнөөдөр дотоодын зах зээл дээр за ялангуяа олон ангитай киног хийхэд бол ягаад ч хүрэхэд хэцүү. Тэгэхээр миний ажил өшөө илүү скил болон миний чадвар өшөө илүү надаас шаарддаг зүйлүүд байгаа хгүй би гэдэг чи одоо бусад бүх продюсерууд заавал хажуудалтай шеэр компани ирэх гэдэг шиг нэг хамтран ажиллаж байгаа. Одоо жишээлбэл бид нар Намин косметикийн Романогоос одоо жишээлбэл ингээ шеэр компани юм гуйдаг ч гэдэг юм уу те. Хүсэл тавьдаг ч гэдэг юм уу. Өөр за одоо ингээл ундаа усны компаниудаас ороод за бид нар тэдэн дөрвөө өчөө танай бүтээгдэхүүн ингэж байршуулъя. За одоо нөгөө пиавч гэдэг юм өөр компаниуд бүгднгийнх нь хаалгын тогшоол төслөө танилцуулаад ингээл 5 дахь 10 дахь 20 дахь бид нар ингээл бүгдээрээ гуугаал явдаг л да. Тэгжээж шеэр компаниудын мөнгийг босгож яг нэг өөрсдийнхөө үндсэн төсөөлсөн үнэн дээр очдог байхгүй. Тэгэхээр бид нар олон ихтэй киноноос уран бүтээлч ашиг авдаг. Энэ бол оригинал бүтээл болоод тухайн захиалагч компани бөгөөд Sky Media болон Plus болон Woo намайг эдгээр кино бол авчиж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ киноноос өөрөө энэ ажиллаж байхдаа би өөрөө тодорхой хэмжээний цалин өөртөө авах зүг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг цалингаа хэр авах уу, киногоо яаж хийх үү гэдэг дээр ингээд асар том одоо бодох зүйл гарна л да. Тэгээд ер нь манай үеийнхэн дийлийнхэн бүгдээрээ өөрсдийн цалин гэхээс илүү уран бүтээлдээ зарцуулж байгаа. Би бол өөрийгөө илүү нийтээр нь хэлж байгаа. Ягаад гэвэл одоо дотоодын олон ихтэй киноны чанар чанс бол маш сайжирч байгаа. Өөрсдийн гэсэн үзэгчтэй бидсэн байна. Тэр киноны season 2, season 3, season 4-үүдийг нэгж чинь, хүлээж чинь хоорондоо ингээд бүгдээрээ чаталж чинь одоо групп үүсцэн те киногоо хийзээ гаргах уу яах вэ? Бараг уран бүтээлчдээс нь илүү үзэгчт нь өөрөөсөө улам шахдаг болцсон. Тэгэхээр яг зүгээр асуудал гэх юм бол зүгээр манай уран бүтээлчд маань ялангуяа надаас дээшээ үеийнхэн ч гэдэг юм уу ах эгч нар маань зарим нэг хүмүүс гэж байна шүү те. Гоё кино уран бүтээл хийсэн бол нэг объектод очиж зураг авсан бол тэр объектоо дахиж нэг өөр кино ирж зураг автлаа сэтгэлүүлдэггээд яваач явж байгаасай л гэж хүсдэг. Нэг компанитай ямар нэгэн байдлаар дийл тохироод хамтарсан бол тэр компанийхаа хийж өгье гэсэн юмнуудаа бүгдийг хийгээд өчөж байгаа чи. Тэгэхгүй л ингээд араас нь яваад өө танаа киноч ч юм бол хэрэг байхгүй. Ингээд алаадсан. Ингээд явсан. Түрүү би ирсэн чинь захын 100 байлын ахал хүртэл гэж байгаа байхгүй. Амар гоё ах бидрийг ингээд юм гэрлүүдэр ингээд очиод ярьж байгаа байхгүй хаа би кино ч юм уу та
100 үнэгүй гэж бол би гоогоо шүү дээ. Ядаж 50% тэр дүүн эсрэг нь танд ингээд туслах тэгэхгүй ингээд үгийг танаа киноных бол ёстой диг нэр өстой нийлж байгаа юм чи. Тэр кино ингэсэн продакшн дээр нийлж байгаа юм чи. Тэгэхээр л ингээд жоох урам уурдаг ч юм уу. Магадгүй надад ч гэсэн тийм алдаа байсан нөхөр байсан. Багц ганц нэг юм газар асуудал өмнө хийсэн ясандаа хүрч чадаагүй асуудлууд бол байдаг. Харин одооноос ер нь хөдөлгөөдөө ингээд амтарч байгаа хүн болгондоо дахиж хамтарч ажиллахын тулд жизнийн бүх юма 100% хийх хичээж ажиллаж байгаа. Үлдээл яваад нь шүү дээ ер нь бол тий. Тэгээд эн чинь нөгөө дан ганц тэр хүний нэр биш нөгөө нийт киночдын нэр үлдээд байгаа байхгүй. Одоо зүгээр л нэг юм хотхны гадаал бид нар зураг авахд айгүй хэцүү болчихлоо шүү дээ. Заавал нөгөө хотхноос нор зөвшөөрөл авна. Хотхны сөөхтэй нь уулзсан, жижүүртэй нь уулзсан. За жижүүр нь янз янзын ааштай хүмүүс байна. Өнөөдөр Улаанбаатар хотод кино зураг авах бүр маш хүндрэлтэй болцсон. Захын зүгээр гудамд л бид нар зураг авахд хин нэгэн хүн гаднаас гарч ирэл, хажуунаас гарч ирэл хашгираал гуйхчаал энэ өөрөө магадгүй бас манай киноч ч гэсэн буруу байгаа. Ингээл гой хотгонд бид нар гадаан зураг авмаар штэ. Болохгүй шүү. Бөө бичиг цаас бөө. Тэгээ дээрэс нь бас нэг ийм боддог хөө. Одоо ингээл бид нар зураг авалт би өөрөө зургийн дараагаар бас айгүй олон явсан. Өнөөдөр манайх кино урлыг дэмжих сантай болсон байна. Соёлын амтай болсон байна. Бид нар нэг цагдаагийн алга тэрэг хэрэгүүлдэг. Цагдаагийн дүрм төвц хэрэгүүлдэг. За окей бид нар дүрм төвцөг бол оёж бариад аргаж болно. Цагдаагийн алга тэрэг, цагдаагийн бүрэлдэхүүн, цагдаагийн хувцас, эмнэлгийн машин, онцгой хөдөлгөөний машин, эмнэлэг дотор зураг авах, цагдаагийн офс дээр зураг авах ч гэдэг юм уу. Энэ болгон дээр бид нар дандаа хувь уран бүтээлч болгон өөрсдийн танил тал ахаа ихчээ наануу цаануу бичиг заасаа барьж ороод наануу цаануу үржиж зөвшөөрөл авдаг. Миний бодлоор одоо энэ соёлын ам за боли кино урлыг дэмжих сантай болцсон юм чинь би өөрөө төслийг тэр санд очиж танилцуулаад надад ийм байдлаар тэдэн сарын тэдний өдөр тэдэн машин тэдэн юм ийм хэрэгтэй гэд танилцуулж юм тэд нар бидэд батлаа нэг бичиг цаас өгчих юм бол бид нар яаж үзүүлэх юмтай цагдаа газар уулзмаар байна. Зүгээр дуулах очиж уулзмаар байгаа. Соёлын амын бичигтэй ч юм уу эсвэл кино урлыг дэмжих сангийн бичигтэй. Тэгээд энэ бид нар татвар төлж байгаа байхгүй хамгийн гол нь. Кино театр киногоо нээгээд бид нар татвараа төлж байгаа. IPTV кино гаргах бид нар татвар төлж байгаа. Бүр төлөхдөө бүр маш өндөр төлдөг. Тэнгүүд биднийг одоо ингээд кино уран бүтээлчдийг дэмжсэн нэг тийм зураг авах нөхцөл боломжийг хангасан ч гэдэг юм уу тийм байлгамаар байна. Павильон байхгүй өнөөдөр Монголд. Павильоны хомсдол амар хэцүү. Өнөөдөр хүртэл би маш том павильон хэрэг болоод би түрээсээр том гаражт павильонод суулж байна. Зураг авалтын үед хэцүү шүү дээ. Стандарт павильон байвал жүжигчдийн мейкап, нүүр будалт ингээд ажилбар уушаал ондоо болж шүү дээ. Өнөөдөр яг дотооддоо бид нар яг бас л нөгөө нэг гараж хийж би үнгүй аваагүй түрээсэлж орж байгаа ч гэдэг юм уу те. Тэгэл орчин цаг аль болох тухтай байх гэж хичээж байна л да. Майхан сав асар бариад л. Тэгэхээр нөгөө нэг энэ гоё соёлын ам кинод дэмжих сайн энэ төр байцсан юм чи энэ талаас нь яагаад уран бүтээлчдэд дэмжиж болдгоо болоо гэсэн бодол байдаг шүү дээ. Бас тийм л юм л та тий. Гоч нэг кино үйлдвэр гээд байдаг багт чинь кино үйлдвэр дотроо бүх павильонаас хийдэг байсан юм байл шүү дээ тий. Одоо Монголын кино үйлдвэр бол одоо Монголдоо бол Холливуд шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр одоо ер нь кино үйлдвэр ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг газар байт юм бэ? Мэдгүй боловсролын л баахан нэвтрүүлгийг бичдэг юм шүү. Тэр том студиуд бол би тэгэж тэр баахан өрөөнүүд байт юм байлээ. Өрөөнүүд нь жижиг том янз бүрийн тэр бол яг студиуд байж байгаа тий. Тэгээ нөө кино студиуд бол янз янзын офисын чиглэлээр баахан төрөсөд байт юм лээ. Павильон бол одоо сүүлийн олон ангитай кино, нэг ангитай киноч уран бүтээлч павильон руу амар их орж штэ. Маш их барьж байна. Энэ нөрөө тэгтээ дөрөв объект нөрөө зөвшөөрөхгүй байна. Одоо ингээл танаа мөнгө таатад орж энэ офсыг би ашиглаа зураг авах юм бөөж бичиг цаас болох. Энэ чинь ялгаагүй нэг хүний хувийн орон зай болохоор. Тэгэл энийг би ингэж хийснээс павильонд барьчихвал бид нар зураг авах маш чөлөөтэй. Тэгээ зурлаач нар ч гэсэн өөртөө яг хүссэн балаанаа тавина. Зураачт нь хүссэн ажиллаа хийж гэдэг юм уу. Яг өртөг зарлагын хөдөл дэжид ошоо янз янз юм гарах л та. Одоо тийм нэг кино хийдэг хүмүүсийн шиг ингээл амар киногоо игээл ерөөсөө одоо нэг тэдэн үзэлт гээл тэгдэж штэ. Тэнгүүт тэр үзэлтийн баг билетийнхээ мөнгөөр үржиж бодонгуудаа за энэ ста баяжж байгаа юм байна гээл тэгээд штэ тий. За кино, театр болон одоо IPTV, OTT платформ бүгд 50-50 гэж явдаг баг тий одоогоор. За тэнгүүтээ нөгөө үлдсэн 50%-ийнхаа баг хэдэн хувийг нь одоо продюсер одоо юу яасан ивент итгэсэн компанида гаргасан мөнгө нь ямар ч байсан 100% гэн тийм үү 100% өгөөд дээр нь янз янз хэдэн юм өгöd гоо янз янз одоо нэг бүтээгдэхүүн байршуулалтын дээр ороод ирсэн компаниудад буцааж олох байхгүй яг л авсан мөнгөндөө реклам зарлуулах маркетинг тийм нөгөө гэрэн дээр
янз янзын рил, постер, монстер гэл янз янзын юмнууд орсон байгаа шүү. Тэрэн дээр л болж байгаа. Янз янзтай одоо жишээлбэл би нэг хинэг анхаас нэг мөнгө аваад хийгээд ахаа мөнгөө гаргаж өгөөд хуваад тохирох юм бол би өндөр тохирдог. Өндөр тохирохыг хүсдэг. Одоо жишээл нэг сайн 250 сая төгрөг аваад би кино хийлээ гэж бодоход 250 сая төгрөг өгөөд би тэр хахад 10% л өгнө. Яг л тэр ах эрсдэлгүй байхгүй. Би үлдсэн 40% авч гэдэг юм уу? 40% авч гэдэг юм. 50% л хуваагаад шүү дээ. Эсвэл ахаа шууд дундуур нь 50 гэдэг юм. Ингээл нөө ямар уран бүтээл дээр ямар хүмүүс яаж ажиллаж байгаасаа хамаарат өөртөө ашиг олсон ч алдсан ч ер нь бол шууд энэ унуул хамт уны унахгүй би танд өртөө үлдээл гэдэг л тохирцоо байхгүй. Тийм байна тий. Янз янз. Тэгээ энэ бол янз янз тохирдог хүмүүс. Ер нь бол яг хоо мөнгөний бол заавал 100% буцааж өгнө. Хэрвээ зөвхөн яг кэшээр орж ирсэн бол тий. Тэгэл тэн дээрээсээ яг тэтүү мөгөөл явчихна. Хэрвээ унах юм бол хэрвээ унчих юм бол чи өрөнд орох нь шүү дээ. Одоо жишээл 250 сая гэх юм бол 250 сая өөр анхандаа дээр тохирсон бол гэтээ тэн дээр бол 250 сая буцааж өгөөд кино ашиг одлоогүй юм чинь 10% мөнгө гэж байхгүй гэсэн үг үү? Байхгүй. Гэрийн дээрээ тийм. Тий, гэрийн дээр оруулчихна гэсэн үг шүү дээ. Одоо яаж тохиргоосоо л хамаарна. 10% гэдэг нь болохоор 250 сая буцааж өгөнгүүтээ үлдсэн олсон ашигын 10% өгч. Тэр нь одоо IPTV театр бүгд орох. Бүх платформ орчих шүү дээ. Янз янз. Эсвэл тэгээ зөвхөн IP телевиз театрын зах зээл дээрээс ашиг авах уу, IPTV-г оруулах уу, гадаад оруулах, орон нутгаар оруулах уу гэх юм бас байгаа л да. Тэгээд ер нь манай киноч их хэцүү шттэ. Хүмүүсийн бодож байгаа шиг. Миний хувьд гэх юм бол яг энэ кино урлаг, кино салбараас өөр хийж байгаа юм бол одоогоор алга. Хуваараа зүгээр нэг ганц нэг машин тэрэг наашаа цаашаа гэдэг л юм байдаг болохоос яг зөвхөн яг энэ кино урлагаас амьдарч байгаа гэх юм уу. Яг ингээд кино урлагаас мөнгө олсон ч тийм амар аваад асуудлаг одоогоор бол болсон байхгүй л дээ. Гэхдээ энэ өнөөдөр би амьдрал авах хэмжээний юм бол яг тогтцсон байна. Энд мөнгийг олох гэж маш их олон удаа шатж исэн. Олон төсөл дээр цалингүй ажиллаж исэн. Олон төслөөс одоо маш их ашиг олно гэж бодож төсөөлж явж исэн. Тэгэхээр ер нь бол одоо манай кинонд ажилладаг хүмүүс ярьдаг шүү дээ. Ер нь л дуртай хүмүүс л энийг хийд юм дөө. Ер нь л одоо ч гэсэн яг тийм шүү дээ. Арын албаны цаг цалин нэмэгдсэн. Гэхдээ нэмэгдсэн ч одоогийн зах зээл дээр сарын цалин хэд байгаа лээ. Кино урлагч өөрөө шөнө өдөр ойр хоолгүй явдаг. Цагийн хязгааргүй объектондоо баригдаж бид нар зураг авдаг. Тэгэхээс нөгөө хүмүүсийн ядрын үлсэн цангана гэл янз янз юм даа. Би өөрөө нэг олон кинонд арын албанд ажиллаж исэн болохоор аль болох ардаа байгаа дүүнрээ ажиллаж байгаа хүмүүсээс айгүй гоо сэтгэл хангалуун. Ядаж би чадах юм чинь гадуур 3 хоног ч гэсэн яваад нэг ундаа болоод ирээ. Аман цангуул уух ундаа бэлэн байжиг. Өсөө дэвлэр очиод нэг бичинийг аваад идэг. Ингээд ойл охтууд нь ч гэсэн шоколад ирзэн жихрээ идэг гэл аль болох тэр бүгд ингээд бэлдэж өгөхийг хичээгээл ажиллаж байна. Одоо энэ IPTV, OTT за театр хэр ер нь шилэн байт юм бэ? Одоо та хэд орлого чинь за танай киног хэдэн хүн үзлээ? Маа хэдэн өвн гээд өгчтэй юм уу? Эсвэл та хянаа байж тийм үү? So Media, Showbox хоёр л одоогоор хинж болж байгаа. Бид нар тийм юу өгчдөг байхгүй. Нэвтэр код өгчдөг. Бусдын одоогоор л хянаагүй л ихтгэлцлэр л явж байгаа. Ихтгэлцлэр л явж байгаа. Тэр бас эвгүй юм те. Ялангуяа IPTV-нүүд бол шилэн байх хэрэгтэй юм шүү. Тийм зах зээл томтой за ер нь зах зээл томтой олон хэрэглэгчтэй платформ дээр л бас жоох эргэлзээ бол байх үед байдаг надаа. Яг би мэдэхгүй шүү дээ. Цаанаас над тайлан гэж ирж байгаа. Тэдэн үзсэн. Окей. Үзсэн байна. Хэн дээр ямар нэг хилээ маргаан гарах уу? Гарахгүй шүү дээ. Бид нар гаргаад яах юм бэ? Бид нар яаж чадахгүй шүү дээ. Өнөөдөр дуулга очиж тэнд очиж тэнтэй уулзаад юу яриад юм ч өнөөлөө үр дүнд хүрэхгүй юм чи. Та киноч чинь тэгээд өөрсдөө тэгээд шилэн байх шаардлага IPTV-нд тавьдаг юм уу? Тавиал бол тэгээд бас бүүн хилэн болоод пост мост бас нэг хэдэн жилийн өмнө болоод л шүү дээ. Тэдэн үдцсэн байсан чинь тэдэн ингээд надад өгсөн байна энэ тэргээ тэрэн баригдаад шүүх бараг бөөнлөн болоосон тэгээд битсэн хүмүүс нь тэгээд сүүлдээ бараг чимэг болчихсон шүү дээ. Тийм үү. Тэрийг бол өстой мэдэхгүй. Гэтэ миний бодлоор бол тэрийг мэдэх боломжтой байхгүй. Би мэдмээр ягаад чи гэртээ кино үзэхдээ 4K хийгээд тэр киног үзэж байгаа юм чинь төлбөр чинь зам дээр тэр Эрдэнэсийн харал гэдэг киног үзсэн гэдэг мэдээлэлээр очиж байгаа болоод шүү дээ. Тэр тоо гарч байгаа учраас ер нь бол яг ялангуяа энэ IPTV бол за кино театр бол тодорхой тоогоо өгчдөг. Ер нь бид нар байнгын иргэддэг хардаг учраас ер нь хантай
хуучин цаг үдч нэг үүдэнд нь нэг юм хүн ажилладаг байсан шүү дээ. Нөгөө театрын тоотой тэр хүүхдийн тоо хоёрыг тулгадаг байсан. Мөргөх хэвээр. Мөрөх хэвээр. Тэгээд IPTV дээр бол ер нь яг тэр тоогоо уран бүтээлч нартай өгжсэн дээр баха. Харин энэ сүү медиа ингээд шилэн байгаа болоод ихтэй бус нь болно л гэсэн үг шүү. Болно шүү дээ ер нь бол. Чи үзэж байгаа юу л өөр болохоос тэр чинь тэгэл ижлэх платформ нь бол ижлэх л байгаа шүү дээ, тий. Ер нь бол яг ялангуяа IPTV-нүүд бүгдээрээ гоё шилэн болчихоосаа тэгвэл бас аль тантал харгуу сайхан Сэтгэл зовн болохгүй сайхан явах юм да, тий. яг хоо би тийм хардаад ах юм малгай одоо нэг IPTV-д кино гарч байгаа учраас нэг юм яахгүй. За окей. За одоо нэг подкастынхаа ганц хоёр асуулт руу өсөрнэ. Чиний хувьд одоо яг орчин цагийн Монголын хамгийн шилдэг 3 найруулагч юм бэ? Шилдэг 3 найруулагч болчоо. Өвжинүүдийг бол нээрлэхгүй шүү. Сингдорж ах. Тамирах. За одоо манай киног найруулж байгаа. Цэгмэд. Шинээр хүч төрөн гарч ирж байгаа найруулагчдаас бол яалтчгүй. Цэгмэдийн хувьд надад ингээд цэгмэдтэй хамт ажиллахад амар гоё, амар сэтгэл таатай байгаа. Яагаад гэвэл цэгмэд яг өөрийнхөө өссөн ажиллаа л хийж байгаа. Өөрийнхөө уран бүтээлийн найруулж байгаа ажлыг өссөн зүйлийг би тэр бүгдийг хангаж өгөх гэж хичээж ажиллаж байгаа. Миний продюсерингийн ажил цэгмэд оролцохгүй. Би яг өөрийнхөө өссөн хэмжээндээ продюсерингийн ажиллагаа хийж чадж байгаа. Тиймдээ ч ингээд хүн өөрийнхөө ингээд дуртай юм аа гэдэг ялангуяа юм хүсэж байгаа юм аа хийгээд чөлөөтэй байхаараа маш их зүйлийг бүтээж болно л гэж боддог л доо. Тэгээд ер нь бол их чөлөөтэй найдлалын ажиллаа хийж байгаа бол манай Накач гэсэн их чөлөөтэй өөрөөр жүжиг. Ер нь манай яг энэ олон ихтэй киноны баг маань ер нь л амар гоё тэмчээсний чанартай гоё баг бүрдсэн байгаа. Багтаа бол би амар сэтгэл хангалуун байгаа. Өөрөө зурггүй ажил өдөр болгон өөрөө тэндээ очил наануу цаана хамгийн өмнө гүгэл байж штэ. За окей, тэгвэл эсэргээрээ Монголын орчин цагийн хамгийн муу 3 найруулагч юм бэ? Тавбэр. За Би бол Тавбэрийг найруулагч гэдэг мэс яагаад тэр үнийг хүмүүс найруулагч гэдэг юм бол гэж боддоо шүү дээ. За хоёрт нь одоо юм бэ? Би нэг 2-3 контент бас найруулсан байт юм аа. Тэг би өөрөө чи найруулсан юм уу? Ямар нэртэй контент вэ? Чи яс 2-3 контент талдуур ямар олон юм хийж явд юм бэ? байгаа. За Тэг. За нөгөө 3 дахь нь тэр нөгөө сошиал дээр бала юм бичээдэг нэг ах байдаг шүү дээ. Баахгүй л. Гэтэ би тэр юм ямар юм найруулсан би мэдэхгүй. Кино минь би тийм байд юм уу мэдэхгүй л дээ. Зүгээр л нэг тийм өөрөөх нь уран бүтээлийн мэдэхгүй тэгээ өөрийг нь мэдэхгүй үнэлэгдэх хэмжээний хүн биш юм шиг санагддаг. Гисэн хэрнээ маш олон хүмүүсийг өөрийнх нь нэр төр болон хийсэн уран бүтээл рүү халтаад байдагт нь амар зур идэвч хүрээд. за тэгвэл одоо чиний хамтарч ажиллаж байгаагүй зөндөө одоо жүжигчд байгаа штэ. Магадгүй чиний жүжигчнэр чинь чамтай хамтарч ажиллах эсвэл чиний продюсер хийж байгаа кинонд чинь одоо орж ирээсэй гэсэн одоо нака биш. За чиний өмнө хамтарч байгаагүй тийм жүжигч эрэгтэй эмэгтэй нэг нэрлэвэл чи хин хоёрыг нэрлэв. Эрэгтэй энийг би боддtiin аа. Би яг нэг Ариун бим бахыг нэг киноныхоо гол дүр даваад би өөрөө продюсерлаад нэг цоцол дээр киноны хэлж үзэх юмс гэж боддتي. Гэхдээ бас өөрөөр одоо ер нь бол манай Ариун бим бах ингээл бойкот гоё гэдэг шүү дээ. Шал өөрөөр. Боевик залуу болчлоо шүү дээ сүүлийн. Шал өөрөөр бүр тэсэн гондоогоор авахыг хүсдэг. Ер нь каст бүрдүүлэхдээ би дандаа техник амирх боддог. Дандаа нөгөө талд нь тавьж боддог. Ариун бим бах чи гэхдээ эсэргээрээ тоглолцсон юм шүү. Лардмаа дээр шүү. Тий. Би Лардмаа дээр ажиллаж байсан шүү дээ туслах. Тийм үү? Зурлаачин туслахаар ажиллаж байсан шүү. Өрөөлөг нэг дээр ч ажиллаж байсан. Ноёд мохтон зебрад ажиллаж байсан байхгүй. Эмэгтэй жүжигчин гэх юм бол би ер нь одон жимг ихтэй л ер нь киноны одон жимгчийн туслахаарч бай, юугаар ч одно X үзсэн ажиллахыг хүсдэг. Одоо ч яг тэр бодол байдаг. Зүгээр ягаад ч юм тэр үнтэй нэг ажиллаад үзчих юмсан. Бүх хүний л мөрөөдөл юм шүү ер нь. Магадгүй. Үнэхээр бест эмхтэй жүжигч л дээ. Тий. Яалч. За манай хамгийн одоо үзэгчдийн хүсэн хүлээдэг асуулт.
Монголын орчин цагийн хамгийн шилдэг 5 кино. Шилдэг биш ээ. Би дандаа 35 дугаарын турш шилдэг гэлээ. Орчин цагийн дуулахын хамгийн дуртай 5 монгол кино. Чиний л дуртай шүү дээ. Түүнээс тэр кино миний хувьд шит мэт байх ямар ч хамаагүй. Эсвэргээр Монголын хамгийн шит 5 кино. За топоос нэхлэе. За. Нар сарны цаг. Баталцаахан найруулж ирсэн. Black Zebra зургийг авч ирсэн. Яг тухайд би оюутан байсан анх Black Zebra гэдэг студид зурлаачийн туслах болон тэр студид хариалттай явдаг байсан. Миний бодлоор яг тэр кино яг миний мэддэг цаг хугацаанаас хойш шүү дээ. Яг одоо Монголын кино урлагч гэдэг юм уу маш том хичээл орсон баг гэж боддог шүү дээ. Тэр киноны зураг авалт, тэр киноны өнгө, тэр киноны найруулга бүр болил тэр киноны хөгжим хүртэл ёо бүр тасархаа шүү дээ. Нар сарны цагт бол би дуртай. За тэгээд түрүү миний ярьдаг амьдрал төсөл. Хоёр дахь тийм ээ. Гурав дахь нь манай хүсэл. Анхны кино дөрмийн дагуу орж ирнэ. За дөрөвт нь нөгөө нэг галаахын найруулсан гадны нөлөөгөө надад амар их таалагдсан. Би IPD-ийг сүлд үзсэн л дээ. Зүгээр амар гоо мэдрэмжүүдийг авсан. Зүгээр айгүй гоо таалагдсан. Галаахын кинонуудаас хамгийн гоё нь миний хувьд надад ч гэсэн бас амар таалагдчихсан. За тавтах нь Эрдэнэсийн арал. Эрдэнэсийн арлаас өөрийнхөө 2 киног нэрлэлтэй шүү. Яалч Эрдэнэсийн арал бас гоё байсан. Би ч гэсэн Эрдэнэсийн арал дуртай бас чамааг өрснөө маргааш л очиод үзчихсэн. Галаахын тэр нөгөө нэг гадны нөлөөгөө кино над бүр яг тухайн үед үнэхээр амар гоё мэдрэмж өгч ирсэн. Өөртөө ч гэсэн хүлээн зөвшөөрдөө шүү дээ. Mystic River гэх киноноос бол санаа авсан гэд. Тухайн үед би ихтэй Mystic River гэдэг киног бол ерөөсөө үзэж байгаагүй байсан. Огт үзээгүй байсан. Тэгээд гадны нөлөөгөө над бүр амар эргэлт гэдгийг утгаар нь хийжсэн. Тэгэж яг тийм гоё мэдрэмжийг өгч ирсэн. Тэгээд бас их шүн үзчихсэнийг хэлэхүү тэр чинь бас нэг жоохон тийм эвгүй зараалгад нь шүү дээ. Аюу гоё эс. Тэгээд яг хамгийн төгсгөлийн тэр хамгийн сүүлийн оо найруулагч гал хоёр гэдэг яг өмнөх сцен үсэлээтэй байсан тий. Гоё эс. Тэгээд яг Mystic River-ийг дараа нь үзсэн л дээ. Яалтчгүй санаа авахын үед бол авсан л байсан. Гэтэ надад нөгөө нэг эхлээд үзснээр гэдэг ч юм уу нөгөө одоо гадны нөлөөг бол бас аюу гоё таалагдчихсан. Нэрэл галаахын хамгийн гоё кино шүү дээ тий. За гадны нөлөө за ингэ 5 кино болчихлоо шүү дээ тий. Эрдэнэсийн арал, гадны нөлөөгөө, нар сарны цаг, амьдрал төсөл, хүсэл. Тэр сүүл би бас үзэж амжаагүй мөн Японд нөгөө наадамд орж байгаа амраахтай хамт тавьсан байхгүй юу? Амраахын эргэж ирэхгүй намар ямар гоё кино вэ? Би яг наадамд ингээд үзэж хагаад тэнд үзсэн байхгүй. Би яагаад энийг өмнө үзэж байгаагүй юм болоо гэд бүр бүх юм надад амар таалагдсан. Зураг авалт маавалт уран зураг шиг кино. Тэгээд юу нөгөө хөгжим гэх нэг дуу ерөөсөө нэг ч дуу явахгүй зүгээр амар тийм релакс яг ингээд бас нэг наадамдас Японд очсон байж байгаа шүү. Тэгээд тэнд очиод ингээд Монголд яг тийм хуугаа үзсэн амар гоё санагдсан. Нийлэн олон нөгөө найруулагч director's cut гэдэг нь шүү дээ. Тийм cut хийсэн юм билээ. Би дараа нь ингээд жоохон ухсан чинь ер нь бол хүүхдийн ээж мэж нь бол гараад байгаа болтой байсан шүү. Уг нь бол анхны үйлбэр тэрэ тэгжсэн юм байлээ. Тэр чинь бас нэг 6-7 жилийн өмнө баг хийсэн кино шүү дээ. Нэлээд олон жилийн дараа гаргасан шүү дээ, тий. Өстой гоё кино. Өстой гоё кино. Өстой нэр үнэхээр гоё кино. Топ 6 болгоод авчи зэ. За Монголын хамгийн шит 5 кино. Энийг нэрлэхгүй болоод тэгээд манай үзэгчдэд тэгэл бүүлийдүүлнэ шүү дээ гэж. Story гэдэг кино. Таван баярын найруулсан. Бас тэр таван баярын найруулсан үнэн ч үлээ. Үнэр үлээ. Үнэр. Сурал. Тий. Тэр бас надад ямар ч тийм кино шиг санагдаагүй. Өстой нэрээ сүнсгүй. Соёл урлагийн сургуулийн 2 дугаар курсын оюутан ч тийм хийхгүй гэж би зүгээр боддیں۔ Юм яхаа таван баяр гэд надад нэг бас юм хов хүн өөрөө нэг юм доод залуу үеигч гэдэг юм уу өөрөөсөө бусад хүмүүсийг дандаа химэлдэг. Тэр хүн өөрийгөө найруулагч гэж соллоод байгаа юм. Бас киноны хүн гэж яриад байгаа юм. Гэхдээ би бол ягаач биш гэж нэрлэнэ. Тийм хүн байж болохгүй. Тэгж бусдыг доошн хийдэг, бусдыг элдвэр хилдэг, өөрийнхөө үзэл бодлыг бусдад тулгадаг. Ягаад гэвэл би таван баярах яг надад сахал да. Ганц авааштай ганцхан юм дээр бодлын улгаач гэдэг киноны нэг тийм ганц хэсэг байдаг шүү дээ.
Тэрэн дээр л бол үнэхээр зөгцсөн, үнэхээр гоё. Бусдаар бол би амар бусдыг шөмжлээд бусдыг ингэж тахад миний зүг Аз бодлоо. Аа. Тэгээ гурав дахь нь нөгөө нэг сая манай жүжигч Азагч гээд мэдхүү бандгаар. Манай Азагчийн продюсергаар ажилласан. Уул нь хэрвээ Азагч Таванбайр гэдэг найруулагчтай ажиллааг бол тэр кино бол үнэхээр гоё болох байсан. Хоёр юу лээ? Хоёулаа дуулъя. Хоёулаа дуулъя гэдэг кино. Тэр Азагч охин дагуус хайр охин. Тэгээд продюсеринг маань Таванбайр гэдэг найруулагчийг сонгосон нь буруу юм болов уу гэж бодсон. Бусдаар бол манай Азагч бол продюсер тасрагдсан үнэхээр гоё хичээлтэй. За дөрөвтөн гэвэл за миний мужгаа. Юу найруулагч Таванбаярын 3 кино ороод ирлээ. Миний мужгаа. Тий. Болтой миний мужгааг тооцохгүй. Миний мужгаа чи эротик кино үстэй. Харин тэгвэл хамруулаа базаал хийж яах юм бэ? Миний мужгааг гэхээр чи тэгэл угаасаа тэгэл эротик манайхан чи ингээ бүр хэлээд байдаг. Нэг эротик кинонууд гэх. Гэхдээ эротик кинон дээр би ийм бодолтой байдаг байхгүй. Одоо ингээд сая нэг хэсэг бороо шиг орлоо шүү дээ. Борооны дараа мөг шүү дээ. Бүү. Олооч биш дээ. Тий, хүн болгоно хийгээл. Өстөнөө түрүүний ярьдаг ямар хагаар. Тэнгүүд энэ өөрөө ямар ч үзүү шүү дээ. Эротик кино хийж өөлө гоё толтол хийх хэрэгтэй байхгүй. Яг тэр сексийн таашаалын тэр гоо зүйгийн үнэхээр гоё минь үзүүлж харуулж хиймээр байгаа байхгүй. Тэгэхгүй зүгээр нэг юм балаа. Бүр амар муухай болцсон. Одоо тэгээд ийм продюсинг компаниуд нь ч гэсэн ер нь болцсон. Тим кинонд төсөв гаргахаа ер нь бол болчих шиг боллоо. Тийм халтар эротик кинонууд бол зөндөө байдаг тий. Гэтэ миний мужгаа бол ань гоё продакшнтай өнгө сайтай юм шиг надад бол тийм шүү дээ. Чиний бодлоо уучлаарай. Нэр чиний бодол шүү. Өөрийгөө бодлоо. Гэтэ миний мужгаа яахгүй шүү. Уран сайхны киноос ясаж байгаа шүү. Тэр жанрын юмнууд зөв жоохон өшөө илүү сайжирчаасаа л гэж бод. Миний хувьд бол яг эротик өгөөд нэмэх 18 насан туршийн кинонд гэх юм бол Зингахын найруулсан Лаурус гэдэг кино гэж хэлнэ. Бас гоё кино шүү. Бас гоо зүйтэй, зохиолтой үнэхээр бас. Одоо нөө Чинза гэрлэгч хоёр толдсон шүү дээ. Тий. Яг тэр одоо эротик драма эротик гэж орох уу? Зүгээр романтик кино гэж явах байх л да. Гэхдээ тэр чинь бас нэг гоё эротик юм шиг гоё байдаг. Бас зөндөө л байгаа шүү тий. Гиддэг шиг яг тэрнээс биш баг тийм кино хийгдэг баха. Ер нь бол яг уран бүтээлч манай подкаст орж ирж байгаа хүн болгон энэ л эротик киног нэрлэлтийн хилтийн ер нь шүүмжлэлтэй хамт яаж бол хитрхи их байна. Хитрхи нөгөө мөнгө 3x 4x болох гээд ингээд улаарч дайраад тэгээ тэрэн сүултээ бүр утгаа алдаад нөгөө нэр усан дээрээ өртөл нөгөө хадам мижийн тачаал гэдэг шиг тийм болоод байна гэдэг тийм шүүмжлүүд байгаа. За окей. Гэтэ 3 кино авсан байгаа шүү. За гүрдэн билүү? Гүрдэн. Бас нэг тийм кино байна. Тийм. За яа болж байгаа юм болов болох юм бол. 5-д нь гэх юм бол Таванбайрын 4-р кино хэлж байгаа. Гэтэ тэр кино бошгүй байна. Өстө Таванбайрын хийснээс хамгийн гайгүй тэр нохот гэдэг кино нөхөө. Хамгийн гайгүй. Яг санчлаа. Тийм үү? Хамгийн гайгүй юм уу? Хамгийн гайгүй нөхөө. За өөр одоо ямар хэцүү юм бэ нэ? Одоо хийсэн ч яхаа найруулсан юм шүү дээ. Намайг эндээс аваа яваач гэдэг кино. Ийм ямар кино вэ? Байна. Сая зохиолцсон уу аа? Театрт нээсэн саяхан. Бүр хоёр нь намайг эндээс аваад яваач нэг намайг эндээс аваад хоёр гэж байдаг тий. Би нэгийг нь 3 2 нь гарсан юм шүү. 3 л. Би нэгийг нь зургатаар нэг хальдаггүй л гэж хэлсэн. Постерыг нь би шүүмжлээд яг базаан дээр ярьж исэн юм байна. Намайг эндээс аваад яваач тий. Яг санчлаа. Бас арай болохгүй. Гэж санагдсан. Айгу муу постертэй байсан шүү дээ. Нөгөө нэг текст нь бэкграундынхаа цаанаас ерөөсө харагдахгүй нэг юм нүд өвдгсөн нэг тийм постэр харагдчихсан. Нэг бодлоо хэлчихв. Одоо ингээл түрүүн ярьсан чинь хамгийн сайн кино юм болдог кино мэн үг гэлээр. Одоо ингээл архинаас гаргасан чон гэл манай оюун утгаах энэ хийсэн киног хүмүүс ингээл амар ялангуяа дотоодын уран бүтээлчд нь өөрсдөө амар гэл шүүмжлээд юм санагдаад байхгүй. За ингээл сая манай даазлын даадаг хэлгүүж юм ингээл шүүмжлээд яг үнэндээ шүүмжилж байгаа хүмүүс нь яг тэдэр шиг кино үзэлт авч үзээгүй хүмүүс байна. Би бол архинаас гарсан ч 1 2 3 4 за тэр хүмүүс яаж бодох надад хамаагүй зүгээр би продюсерийн талд ярьж байгаа юм. Үнэхээр тэр кино үзээдэг болохоор 1 2 3 4 тий. Тэнгүү тэр үзэгч байгаад би бүр ямар сандаа надад би хэрвээ би энэ киног хийж исэн бол надад ингээ маркетинг санаа орж ирсэн байхгүй. Би яг архинаас гарсан ч гэдэг киногоо ингэж
хэсэг бүлэг хүмүүс сегмент хүмүүст үзүүлэх гэж боддог. Энэ хотын нэг хэдэн хүмүүст ингээд нэг доктод энд яг нэг баян онгороос эндээс ингээд хөдөө орон нутгаас хүмүүс авчирсан ингээд яг цирклэр нас насны хүмүүсээс суулгаад яг аль нь тэр үг үзээд авч юм. Тэгэхээр яг сегмент нь л өөрөө яг тэр өдөөний амьдрал зориулсан байдаг тэр хөнгөн комментиг л хийгээд байгаа болохоос заавал энэ зайсантайгаа батаа чамааг үзэж гуугаагүй байхгүй. Өөрийнхөө үзэх ёстой тэр лаг киногоо үзүүлдэг. Тэгэхээр бол надад бол нэг тийм муу төсөл гэж бол ерөөсө боддог. Бас сайн үзсэн. Сая дата бол өнөөдөр 146 мянган үзүүлээ. Даваа үзэл бол үнэхээр мундаг. Би бол продюсерийн хичээгээр бахархсан. 146 мянга үзүүлчихэд өнөөдөр яг хөө сүүлд нэг тийм асуудал галаа. Тэр бол хувийн асуудал байхгүй. Продакшны асуудал биш. Тэр бол зүгээр л нэг хувийн асуудал. Тэр ингээд продакшныг хамруулад байгаа болохоос. Тэгэхээр нэг 100 одоо хүртэл би өнөөдөр театр 146 мянга үзүүлж чадаагүй л байгаа байхгүй. Магадгүй үзүүлэх юм л зорж явж байгаа. Тэгэхээр үзүүлээд хийгээд сурцсан. Тэр гэхдээ тэр үзэгчт нь байгаад үзсэн сайлж муулж байгаа юм зөндөл байгаа. Тэгээ тэр 146 мянгаас ч илүү явах боломжтой байсан шүү дээ. Тэр нэг асуудал гараад театрт буулгаа хийсэн шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр бүр цаашаа бол явах л байсан тий. Яалтчгүй бол бас хүмүүс сайн утсан. Гэтэ надад таалагдаагүй л тий. Уран бүтээлт тий. Надад бол таалагдсан. Продюсерийн хувьд. Үзүүлж чадсан. Тий. Чи нэг продюсерийн үзгээс харах чиний номер 1 одоо point чинь мөнгө байгаа байхгүй тий. Тэгээ мөнгө бодоход бол яалтчгүй одоо тэр юуны архинаас гарсан чон моног гэл ингээл тий. Маань болохоор яг үзэгчийн өөр гэхээр одоо жишээл тэр архинаас гарсан чон мон бол надад үнэхээр таалагддаг байхгүй. Зүгээр яг нөгөө сайлын үнэ гэх шиг ингээл нэрэл чиний хэлдгэр мөнгө л амар сайн болж байна. Гэтэ яг ингээл нэг алиалсан л нэг хитэн нөхдүүд байгаад тийм миний хувьд. Гэтэ би чамтай санал нийлнэ үзэгч нь бол байна. Жишээлбэл бүр ойрхон байна надтай. Жишээлбэл манад ингээл хөдөөнөөс манай ингээл хамаатнууд ирэхээрээ тэр манай сумын 100 жил хадланчид тэр архинаас гаргасан чон моныг одоо манай одоо миний буудан дээр суугаад үзэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийгэ үзээд илгээ өгчтөл инээгээд кино шиг кино үзчихлээгээл ингээл тэр хүн амар кайф авч. Тэгэхээр бас тэр үзэгчдийг бас өгөөсөж болохгүй. Мань мэттэй болохоор яагаад шүмжил таандгүй гэхээр бид нар нөгөө нэг арай илүү уран бүтээл те одоо нэг сэтгэл тоногших кино гэдэг талаас нь киног одоо авч хилцдэг учраас тиймэрхүү нэг юм хальт хийгээл ингээд гаргаж байгаа кинонуудыг болохоор зүгээр яг үннийг хэлэхэд уран сайхны кино гэж бол жоох. Миний хэлж байгаа болохоор мөнгө яхаас илүү ялангуяа манай уран бүтээлчдэр нь өөрсдөө гэж яриад болохоор миний зүг идүүс үрээд байгаа. Яг ингэж ярьж байгаа энэ өөрөө театрт кино нээсэн тэнд дүүсэн за окей тэгвэл энэ ах ингэж хийсэн нөө яг тэрдэл дээр нь л яриад байгаа. Бусдаар яг мөнгө бодсон юм нь хэлээгүй. Тэгээ хоёрт манай нийт кино дотоодын үзэгчнэр өөрсдөө Netflix-ийг дураараа үзэж байна, Amazon дээрээс дураараа үзэж байна, гадны бүх киног үзэж байна. Тэр киног хийж байгаа төсөв бол тэнгэр бүр амар юмар хийж байгаа шүү дээ. Өнөөдөр манай Монголын кино хэдэн дөрөөр хийж байгаа лээ. Тэнгэр газар хоёрыг харьцуулж оронд нь яриад байгаа. Харьцуулгын зөв. Гэхдээ мэдээж энэ уран бүтээл гарахад бол одоо яг энэ цаг үеэр бол мөнгө л чухал болсон. Мөнгөтэй үежиж бид нар хүссэн юм хийнэ. Хүссэн машинаа дэлгэн, хүссэн объектанд аавна, хүссэн жүжигчнээ давуулна, хүссэн техникээр хийнэ. Тэгэхээр мөнгөнд бид нар бол яг үндэ уран бүтээлч тал талд амар баригдмал байгаа баха. За манай яг л тулгардаг зовлон юм чинь. Монголын үзэгчид гэтээ гадаадын кинотой монгол киног харьцуулдаг гэж юу юм? Амар харьцуулдаг шүү. Тийм үү? Би бол тэрэнд л дургу. Би бол монгол кинотойгоос харьцуулдаг. Гадаад нь харьцуулж болж байгаа. Жишээлбэл comedy кино чинийхээр нөгөө архинаас гаргасан чон байна. Тэнгүүт in the house ялгаагүй хоёулаа comedy кино болж тийм. Тэгэхэд нэг нь асар том productionтэй бүр яг тэнд ингэ сэтгэл зүрх сүнсээ зөрүүлж ингэж хийгээд тэр нь урт хугацааны настай тий урт хугацааны театраар гардаг ч юм уу бүр цаашаа гадаад дотоод гараа тий ингэж явж ин ялгаагүй comedy. Нөгөөх нь болохоор тэгэл наадмын сэтгэлтэй кино гаргачаа шинэ жил болохоор шинэ жилийн сэтгэлтэй кино гаргаад цагаан сарын сэтгэлтэйгаа ингээл нэг тэр үедээ л нэг жижигэн ингээ яваад байгаа нь яг хүмүүст таалагддаг үйл байдаг баг. Би ийм бодолтойс баг. Би бол лаг өөргөө том продюсер гэж бодсон. Лаг киноор бүтээлч гэж бодсон. FPT контент мэдэл дандаа мэргэжлийн босын хүмүүс хийдэг. Эдгээр бол сонирхчд. Би бол мэргэжлийн хүмүүс гэж өөрийгөө бодж авсан юм аа. Тэгэж явж байгаа нэг контент хийж үзвэ. Тэгсэн чинь тэр контентыг бүр нилээн их үзсэн. Нилээх одоо ч үзэж байгаа хамгийн гол. За. Бүр одоо ч гэсэн үзэж байгаа. Тэгээд
контент амтнд орсон байхгүй. Аа. 5 контент хийсэн ба би одоо. Аа. Тэгээд ер нь бол яг одоо нэг контент гэж нэрлээд байгаа болохоос чи яг л адилхан уран сайхны кино, метраж адилхан хийцээ, юу адилхан. Тэгэл дахиад миний яриад байгаа контентыг арай бага мөнгөөр хийгээд байгаа юм. Байн тийм гэдэг байгаа. Тэгэхээр бага зарлаар хийсэн чанар чансаа юу болох вэ? Гэхдээ ер нь бол одоо бас тэгэхээр болж байгаа контентууд бүгдээрээ чанарж байгаа. Одоо жишээлбэл Шаргигэ гэдэг IPTV-д нийлүүлсэн. IPTV-д орсон болгоны бид нар контент гэж нэрлэдэг байгаа байхгүй. Ялангуяа Шаргигэ уран сайхны кино байхгүй. Ихэр тавилан байна. Үрлээ ах юм амар үзсэн шүү дээ хүмүүс. Тэгэхээр IPTV-д бол сайн чанартай юм хийж үзэх юм бол театраас илүү мөнгө олох боломж зах зээл байгаа даа л та. Яг зөв. Одоо жишээлбэл би театрт очиж кино үзэх зав ихэнхдээ гарахгүй. Тэгэл энэ одоо кино үзэх чинь миний хобби болохоос ажил биш болохоор би эзэж ганцаар очиод нэг киноны ревю бичгээд театр орж үзег байхгүй. Би дандаа их нэрийг хүүхэд харах хүмүүс олоод яг их нэртэйгээ хоёлоо завтаалж ижил кино үздэг байхгүй. Тэгээд тийм завгүй байдаг учраас гэртээ IPTV-гэр үзсэн бас надад амар байна. Бүр сайхан тухтай байгаа байхгүй тий. Тэгээ бас энэ яг наад энэ залгаан дээр бас нэг юм байгаад байгаа. Одоо өнөөдөр айл гэрээ баг дийлэнх айлын зурагт нь өөрөө 5-ны дуурдаг болсон амар өнгөний нэгтралтай болсон. Тэнгүүд өнөөдөр манай энэ театрын дэлгэцийг болмоор шүү дээ. Бүр гомдмоор шүү дээ. Зарим театрын зарим нь бол юм бүр юу юм бэ гэдэг үгээд яг шинжлээл байна. Тэгээд одоо яага бүгдийг шинжилж болдгоо болоо л гэж боддог шүү дээ. 10,000 төгрөгөөр хүн миний хийсэн киног үзэхдээ яг миний тэр хүнд цалингийн нөгөөд хийлгсэн тэр өнгийг тэр зураглаачийн тэр гоё юмнуудыг яг гоё стандартны үзмээр байгаа. Монголын одоо кино театрууд тэгээд нэг юм одоо соёл одоогоор нэг юм юу байна. Одоо үзэгчтэй ерөөсөө ингээд бэлтгэхгүй байгаа. Жишээлбэл кино эхлээд 10 минут болцсон багт үзэгчд урдуур яваа л энэ. Хаалга барьчтэй тийм үстэй. Хаалга бариад бид нар ингээд урдуураа хүн явуулмааргүй шүү дээ. Цагаа барьж ирчээд яагаад хүний урдуур хаагуур ингэж үзэх хэвтэй тийм үстэй. Нэгдүгээр тийм байна. Хоёрдугаарт кино одоо бүрэн гүц дуусаагүй те. Одоо тэр киноны уран бүтээлчдийн нэр ингээ гараад ингээд эхэлж яхад гэрлээ хасаага шатж байгаа. Тэнгүүт урдуур нөгөө хүмүүс нь босоо яваад байна. Тэр харин тэр кастинг одоо тэр продакшн тим юм чинь яг нөгөө уран бүтээлчтэй ямар чухал хэлээ тий. Жишээлбэл би нэгч киноны одоо тэр арт нэрээ уусгаж үзээгүй би гэхдээ би тэр мөрөөддөг байхгүй. Би зүгээр жолооч ариун баяр гэсэн ч хамаагүй ингээл миний нэр гарах юм бол би тэрийг ингээд хүлээж суужгаад үзнэ. Манай дүү ч юм уу, эхнэр ч юм уу, эргэн тойрны хүн одоо тийм нэрээ оруулсан байвал би ингээд бас хүлээж жагаад үзээд бахархах байхгүй. Тэгэхэд кино дуусаад кастинг доороос ингээд урсаал хэлэхэд гэрлээ хасаагаа шээ. Тэгэл хүмүүс босоод яваад. Нэг ч юм ерөөсө театрууд нь өөрөө энийг ийм байгаа болохоор үзэгчт нь одоо бас соёлтой амар манай чи ингээд лөг кино дуусаад найруулагч продюсер нэр гарсны ард дахиад нэг сцен гардаг байхгүй. Тий. Панк хасаагаа найсан. Би өөрийгөө ганцхан балаанд харуулчмаар л. Тий. Чиний сцен тий. Үнэн. Мид кредит гэдэг шүү дээ чи. Энэ өөртөө юм нэг гэс яарад ч юм ингээд нэг юм хайхрамжгүй байгаа даа л та. Киног бол ерөө яг үзэгчдээс мөнгөний аваад үзүүлж байгаа бол кино эхлэхэд нь хаалгаа бариад кино дуусаад бүр нөгөө кастинг мастинг тэрийг чи кредит гэдэг үс. Гэтэ кредит нь титр усаад титр гэдгүү те. Тэрийг урсаад дуустал гэрлээ ерөөсө асаамаар байхгүй юу. Тэгээд яг үнэ. Тэнгүүт яг гэрлээ төрүүлээд тасаачаар жишээлбэл танаа Эрдэнэсийн арлын чиний нөгөө ганц тоглосон мид кредит чинь үзэгчд тал нь гараа явчих чахт чинь чи гарч байгаа байхгүй юу ер нь бол тий. Одоо тийм Монгол киноч чинь пост кредит сцентэй болчлаа тий. Ингээл дуусчлаа гэж бодж итл жишээлбэл 6 2 ч лөө 2 дээр чинь пост кредиттэй дээ шүү дээ. Ингээл тамирын энтер гараал ирчин тий. Тэгэхээр тэрийг үзээгүй амар болох. Бүгдээр хаяагаар явчих жоох. Нөө театр гэрлээ асаацсан юм чинь гэрлээ асаачин гэдэг чинь одоо хөөжин л гэсэн үг шүү дээ. Энэ одоо болцоо явуул гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол театрууд энийг нэг жоох анхаарат өгөөсэй. Тий шүү. Тэгээ нөө уцаа ингээл хүмүүс амар гялтгануулаад тэр бас амар тавгүй байдаг. Тэр мэрийг бол одоо бодилмаар л. Олон хүн үзэх юм чинь бас нийт кино үздэг, кино сонирхдаг хүмүүсийг тэр Telegram болон хулгайгаар бас үзэхэ болооч гэж байна. Айлмаар. Ягаад гэвэл би гайхаад байхгүй. Тэр Telegram-д орохдоо 5-6 мянган төгрөг төлж ороод идэг юм. Зүгээр ягаад зүгээр ингээд мөнгөөр нь худалдаад аваад үзчих болдгон болоо гэдэг гайхаад. Тэр одоо бүр ийм баг уран бүтээлч нь өөртөө ийм болчиход байгаа байхгүй. За зугаасаа л алчлаа. Ингэж л үт ингэ.
нөгөө нэг эргээгээд тэднэрт өөрүүлэх хариуцлага энэ төр нь маш бага байгаа даа байхгүй тий. Нэг 100 мянгаар торгосон бол явуулчих юм шүү. Яг үнэ. Тэгээд тахаар чинь тэрний өнөөс хин гүөхүүдээ одоо. Би бүр шүүхтчихсэн байхгүй юу? Ааха. Манай нөгөө гайхамш ертөнц гэдэг кино TV24 гэдэг телевиз шууд эфирээрээ YouTube-с татангуудаа эфирээрээ цэцчтэй. Тэгээ бид нар чи пүүпа болоод наано цаана болоод телевизээр нуулсан чи өө өстой гой кино байхаар бид нар гаргацсан гэдэг нөгөө эфирийн найруулагч нь хэлж байгаа хөө. Тэгээ бид нар ч оюун өмч тандаад ер нь манай оюун өмч яг тэр үед л надад нэг юу ч хийдэг юм шиг санагдсан. Би хохирогч байхгүй. Тэгээд би ингээ гомдол гараад ингээ бүр бараг 2 жил дарааж явсан. Би 2 3 удаа сүүлдээ би шүүхтэн очихоо байсан. Ямар ч хэрэггүй. Тэгээд 5 сая төгрөгийн торгуулийг TV24 дээр 50 гэдэг шүүхийн нэг ихний юм гардیں۔ Тэгсэн чи тэрэн яавна гэж улс ав. Тэгэхээр чи бүрээ явж ирэх. Би улсад 5 сая төгрөг торгуулахын төлөө шүүхтэр тэрнгээр хил ам хийгээ яваад байгаа байхгүй. Ааха. 900 хэдэн үдсэн гэдэг тоо гардаг лөө яадаг лээ. Тэгэл TV24 биднээс уйлдахгүйсэн ч байхгүй. Тэгэл дамсаар байгаа тэгэл айл баг альчгүй бол хамгийн сүүл над нэг шуудангаар нэг шүүхийн шийдвэр ирсэн байсан. Юу ч байсан уус аваад юм шиг. Очоод нэг хүн зөгцсөн ч гэсэн цохиулсан хүн цагдаа тандангууд торгочдөг нас тий. Тэгээ тэр Telegram суугаар бол юу гүцгээ болооч ээ. Telegram-аар бити кино яагаад гэвэл шүү дээ. Кино үзнэ гэдэг чинь юу штэ. Одоо тэр гоё experience-ийг мэдрэх те тэр дууг нь мэдрэх, дүрсийг мэдрэх, тэр жүжигчдийг гоё том дэлгэцээр хараад жүжиглэлтийн зүгээр одоо ингээ утсаар кино үзнэ гэхээр ер нь бол бас Telegram шүү дээ. Тэр чинь одоо жишээл альбисны платформудаар одоо утсаар үзэж чинь шал өөр дигиталтай тий шал өөр байгаа. Тэгэхээр Telegram-аар гэхэд чинь нэг 700 төгрөгтэй зарим байгаа шнэ. Telegram-ыг яагаад эдэр ингээ барьж одоо гэхдээ ер нь сүүл нэг бас төрийн албаагчсан хүнээс сонсон чинь Telegram-ийн хулгаагаар хийдэг хүмүүс ер нь бүгдийг зэгцэлж байгаа юм байлээ. Ааха. Ер нь гэдэг юм нөө би ч Эрдэнэсийн арлыг хизээ алдах нь гэж өдөр болон байнга харж алдах юм бол би жинхэнэ алдсан гээл энэ хаавч манайхаар нь хаавч гайгүй. За нэрээ юу яа? Одоо манай дуулагчаа өөрөө продюсер болцсон юм чинь. Бас Монголын шилдэгээ бас асууч гэж бодлоо. Одоо топ 5 гэж бай тээ. Би бол 3 гэж бодсон. Тэгсэн чинь одоо продюсерүүд амар олон болчлоо тий. Тэгээ продюсингийн компаниудаас гадна одоо хөв продюсерүүд гişтэй та хэдийг бол тий. Ер нь бол хөв продюсер. Хөв продюсерүүд аюул олон болчлоо. Тийм учраас Монголын хамгийн одоо шилдэг 5 продюсер хин бэ? Тэгээ яагаад шилдэг? Юугаар ер нь шилдгийн шалгаруулах вэ? За миний хувьд бол шууд нэгээр бол Дамбарын зингээ хөрлөх авч ирнэ. Хөрлөх байх. За миний мэдэх баг Монголын хамгийн анхны продюсер шахуу хүн шүү. Тий. Тэгээ ер нь бол баг хөрлөхийн одоо хүртэл хийсэн кино нэг ч кино шатж байгаагүй хаа. Тийм үү? Нэг нь шатж байгаагүй хаа. Тэгээд бас ер нь өглөөхтэй нэлийн дотно л доо. Нэлийн дотнохт бас асууж барих зүг юм а дандаа асуудаг. Өглөөхтэй бол нэг тийм гоё аавраатай нэг гоё байгаад тийм цаанаас нэг юм ямар ч стресс байхгүй. Тэгээд бас айгүй олон уран бүтээлчнэрт замыг нь тавьж өгсөн, үе талаа нээж өгсөн, тусаж дэмжиж исэн. Зөв киногоо продюсерлахдаг тий. Боолын гэрийн продюсер хүн шүү дээ. Тий. Мундаг том продюсер хүн. Энэ үйл одоо яг продюсер хэмжээнд бол хамгийн гоё. Одоо гэдэг ахгүй продюсер хийж байгаа юм уу? Хийсээр л байгаа шүү дээ. Одоо яагаад нэг л чимээгүй хий. Вирус нь гарч байгаа юм уу? Сайхан бас нэг богино хэмжээний номодтой нэг богино хэмжээний онлайнтай кино хийсэн баха. Тэгээд дууссан байгаа. Одоо удахгүй гарах бах. Тэр өмнөөс хийжсэн баха. Окей, хүрлэх номер 2 фантастик продакшны продюсер Можхах. Можхах. Маш их сурах зүйлэгтэй. Можхахаас бол би бол зүгээр холоо сараа төлөнгөө сараа ч гэдэг юм уу. Бас амар их юм сурсан баха. Тэгээ Можхах шиг болохыг амар их боддог байсан. Ч гэдэг юм. Айгүй олон танилтай маш их ажлыг бүтээдэг. Юмдаа амар чийсний. Тэгээд төсөв санхүү барих нь хүртэл бүр цаанаа нэг юм бүр нямба гоё. Сурах мэхтэй. Хамтарч ажиллаж байгаа байгууллагуудаа одоо морихгүй байж ижил энэ хэмжээнд ирж байгаа байлгүй тийм шүү дээ. Окей. За 3-т насаагч, ТV5 насаагч, шагаах их. Шагаах их шүү дээ тийм. Насаагчтай би ер нь баг насаагч хийсэн бүх кинонд дээр хамтарч ажиллаж ирсэн. За сүүлд хар суудын нууц 2 дээр л ажиллаг баг. Бусдаар бол бэлшүү дөлгөө хар суудын нууц гэдэг кинонууд дээр нь насаагчийн доор айгүйх ажилласан. Насаагчаас бас их зүйлийг сурсан.
хүнийг хэрхэн яаж нарих вэ гэдэг аргыг одоо насаа хичээсэн. Сурсан. Би ч муухай бэлэгсэлт доктортой байгаас орж ихтэй бэлэгтэй болж бэлэг барьж орж ирж ирээ. Ундаа оо гэж ундаа өх юм. Насаа хичээсээ сурсан. За. За дөрөвт гэх юм бол Orange Entertainment-ийн продюсер Золзээ гэдэг эмэгтэй байна. Оо. Тий. Оо за. Яг Тэрээ дунтдаг эмэгтэй юу? гэр бүлийн хүн ч гэсэн нөгөө ажил дээр гарахаар битүүр юусэн ямар ч нөгөө гэр бүлийн гэрээсээ гарахаар бүх юм хаях гэж хичээдэг. Гэртээ орохоор ямар ч хамт ажил ярихгүй хичээдэг. Яг хоёр хүүхдээ цаг зав зарцуулж байна. Тэгвэл манай ихнэр бол нөгөө нэг амар юм тооцоотой. Бүх юм нь бүр яг яс واخгүй. Тэгээ яг намайг ч яг л яс ойлгодог. Чи яг тэдэн сарын тэдэн тэгэд ингэж хийсэн бол ингэх ёстой. Энэ төсөв ингэж гарах ёстой. Энээс илүү гарах ёсгүй. Тэгэхгүй. Тэгээд илүүг нь ч дутууг нь бүгдийг гаргадаг. Бүр айгуу жисний ихнэрээс өөр тэр зангийн би сурах гад би сурах юм билий. Гэсэн мэл. Чамд бол яг тохирсон ихнэр шүү. Нилээн чанга гараад тий. Энэ их адгуу хүн шүү дээ. Харин тий. Манай хүмүүс амар даруух шүү дээ. Ер нь айгуу зөөлөн шүү дээ. Тэр нөө зөөл нь хатуу гэдэг чинь үн юм билээ гэдэг шиг. Чи зөөл ихнэр чи хатуу юм шүү. За. Чи бас муухай. Адгуу хүн зантай. За 5 гэх юм бол тавт продюсер хийм болов. Навчагч. Хамгийн анх продюсер хүн юм байт юм бах та гэдэг би навчагч харж ирсэн. 3 дугаар курст байхдаа Лардма гэн 4 дугаар курст юм уу? Лардма гэдэг кинонд ажиллаж байхдаа продюсер гэдэг чинь ийм амар хил өмтөө байт юм бах та гэж харсан шин. Яг дидгүй ажил байдаг. Лардма дээр ингэдэг байхгүй. Хүн навчагч амар шүү дээ. Би тэр бүр яагаад ч мартгүй. Тухайд нэг юм микрийн хин гэдэг үл манай нэг жолооч нэг залуу байдаг гэсэн юм. Өмнө би бас нэг өөр кинонд хамтарч очиж тэр жолооч микрийнхаа жолоочийг дагуул очсон баг. Тэр хаар бүтлгүүр чинь нэрхээ асуулцсан машин бичиг баримтгүй машин барь явдаг. Амар явдаг микро. Тэр нэг талбай энд нэг цагдаа зогсоод юм аа. Тэгсэн нөгөө микрийг явуул техник явуулдаг. Бид нар цаан зураг хэлэх гээд байдаг. Тэгээ буцаад бид нар миний машин суугаад микро дээр нөгөө цагдаа зогсоосон газараас навчиг зүгээр очиж зүгээр тэр цагдаа зав зав гэсэн шин. Чи ямар сайн өвчтэй балаад хүн ганц киног явж байгаа ч хүний машин зогсоож хайлууд хавил надад байдаг. Ингээс нь бараг шууд нөгөө гэрчтэй хамаагүй мос зогсоож явж техник өөр чи надад уулз гэдэг. Тэгээд би ямар амар хэлэмтэй юм. Тэр амар тий. Тэгээ навчаагч бол бас мундаг продюсер шүү дээ. Ягаад гэвэл тухайд Лардма бас театрын донцсон шүү дээ. IP тэр үед бас Innovation бас бараг л дөнгөж нэгж илүү яа IPTV гэдгийсэн IPTV мийг бол хөндлөн болгосон. Одоо Лардма ч одоо гарч ирээд шүү дээ. Одоо яаж гарч ирээд байна гэх нөө хүн нэг амьдралдаа дүмгхэн шиг хөдлөе гэхээр гэдэг үг чи одоо тэр хойно одоо хит болж шүү дээ тий. Лардма бол амар кино шүү. Мэдхгүй хүн байвал одоо Лардма гэдэг киноны үг шүү. Одоо Хариун бин бахын нэг аригчин нөхрийн үг шүү дээ тий. Энэ тавал энэ да. 5 4 болсон шүү. Асаагч хүрлээх болсон. Танай ихнэр навчаагч тийм можих навчаагч. За 5. Окей. За энэ 5 продюсер та өөрөө ер нь хаана явна? Би топ 10-та байгаа. Байгаа юу? 10-т л байгаа. За. Одоо нөгөө нэг амраахын сөнг амраахын ихнэр уран. Тийш дээ. Уран мундаг продюсер тий. Тийм тэгээд манай Банш Батаахын ихнэр Булгаа ихч бас мундаг продюсер байна бас. Ер нь ингээд тараадахт киноныхны яг ихнэрүүд ер нь эвгүй продюсерууд гарч ирж байна тий. Гэтэ уран ихч бол одоо баг продюсераараа зохиолчороо баг сурч байгаа. гэж сонссон шүү дээ. Бас амар гоё чизний нямба мундаг. Би тэгт хамт ажиллаж үзээгүй л хамт ажилласан хүмүүсээс сонсч ирсэн. Окей. За миний хөл яадаг гинэ. Нэг түрүү нэг микрофон хаалттай нэг юм яриадсан нэг юм. Үгүй танай подкаст анх гараад ирсэн шүү дээ. Чиж нэг хөлөө ингэ суучаад би хөлөө буулахгүй би угаасаа юм гэл. Тэгэл энтэй л адилхан л одоо ингээл киноч чинь гэсэн сайн муу ингээл янз янз алдаанаас дутаал явж. Одоо танай подкаст ч гэсэн одоо бас хүмүүсийн үзэх дуртай тэр дотроо бас уран бүтээлчдийн үзээгүй юм шиг царайлдаг мөртлөө хамгийн их үздэг подкаст болоод байгаа шүү дээ. Ер нь бас тэгдэг баха уран бүтээлчдүүд нэг үзсэн царайлдаг баха. Ер нь одоо гэхдээ сүүлийн үед бол яг нэг надтай яг юм ярьж байгаа л шууд чи яг нэг подкастн дээр тэгж хэлсэн штэ гэж шууд тэгдэг болсон юм лээ. Тэгэхээр би бас үзээд байгаа байхгүй. Тийм манай подкаст ч өөрөө нэг масс руу чиглэсэн подкаст биш байхгүй. Яагаад гэвэл масс руу гэдэг чиглэх юм бол чивтэр одоо юу ч хамаагүй яриа суух юм бол масс руу олно. Хоёулаа киноныхаа тоогоноос ерөөсө гарахгүй ярьж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө яг сегменттэй тэгээд үзэгчдээс
одоо ер нь бол кино уран бүтээлчд бол төлхөө үзээд байна гэж би бас кино уран бүтээлчдээс болон кино сонирхогчд тийм яг зөв. Тэр нөгөө нэг хөлөө ачаад ингэж суучдаг штэ. Манай нөгөө нэг энэ амьдралдаа одоо юм нэвтрүүлэг хөтлж үзээгөө. Эхний хідэн юун дээр би нөгөө амар сандраад тэг ингээд эхлээд ингээд суухаар ингээд ерөөсөө ингээ болтгоо. Тэг бүр яагаад ч болохгүй. Тэгээ нэг жоохон ярьж байгаа л ингээл тэгсэн чинь чи юу яа. Тэгээ би тэгэхээр ингээ хөлөөж байгаа ачсан баг. Тэгсэн чинь ингээ 50 50 юм байна. Тэгээ энэ нөгөө нэг сандарлаа нухал арга юм байна л та. Тэгээд эхний хэсэг дээр нэг жоохон тийм байсан. Тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг жоохон архагчаад тэгээ нэг хамаагүй баг зарим дугаар дээр согтууц сууж явах шиг тэгээ тийм болчтiin байлээ. За тэгээд өнөөдрийн манай подкастын маань зочноор манай дуулга продюсер жүжигчин дуулга маань хүрэлцэн ирлээ. Тэгээд та бидний мэдэх одоо жишээлбэл Ман зүсэгч кино байна. За Нөөрүүс кино байна. За маш олон кинонд бол гол болон туслах дүрээр тоглож исэн юм жүжигчин залуу байна. Тэгээд өнөөдрийн манай подкастын маань ерөнхий мэдгч Сөв медиа. За Сөв медиагийн зүгээс чамд гоё кино үзэхдээ хэрэглээрэй гэдэг юм киноны сет снэк явуулсан байгаа. Одоо бэлэг шүү снэк гин. Солиорч нөгөөч. Зя тэгээд Сөв медиагийнхаа бэлгийг гардуулж өгөө. Одоо энэ микний цаанаас өгөлцөж явуулцгийг маш тухгүй шүү. За баярлалаа. За манай одоо чамны гоё бэлэг өгнө зэ. Gear Toys 13 гэдэг ийм Instagram пэйж байгаа. Одоо би доороо гаргах чи. Тэгээд эднийх болохоор нөгөө нэг юм хүлэгт тоглоом ийм дэлгүүр ихгүй юу? Одоо бид нэр сүүлийн үед нэг утсанд айгүйх одоо ороод гэр бүлээр ингээл нэг болон утас ширтээ байж идэг. Тэгээд энэ нь бол дэлгүүрийн бүтээгдэхүүнүүд бол нэг амьд харилцааг эрхэмлэгч. За тэгээд эндээс би нэг бэлгийг зориулж одоо чамд зориуд сонгож авчирсан. Яг хүндэн тааруулж оо гэдэг юм уу? Тий. Энд болохоор энэ хүү тоглоом нь болохоор уухуу ярих уу гэдэг тоглоом. За би чад одоо асуултыг хальт уншиж игээ заяа. За анхны сексийнхээ тухай дэлгэрэнгүй яриач ярихгүй гэвэл 4 гэж байгаа байхгүй юу? За дараагийнх нь жишээлбэл энэ өрөөнд байгаа хүмүүсээс хин нэг нь нууцхан хүсэж байсан удаа би юу ярихгүй гэвэл 2 гэсэн юм юг асуултуудтай байгаа сте. Их нэртэйгээ бол тоглол зүгээр угаасаа халуулна. За би бас аминдаа нэг тоглолчий гэд нэгээ аваад тоглосон залуулсан юм билээ. 20 дуус урд төгссөн тэгэхээр болох юм байна. Болохгүй халуулна. Өстой болохгүй. Нөгөө S-line гэдэг киногоор бол одоо дээрээс 2-3 зараас байгаа хаа. Миний бүр нөгөө Facebook дээрээс 1600 гарч ирчихсэн. Яа. 1600. Тэгвэл чи энийг бол хизээч баг тоглохгүй юм байна. Ууцсан дээрээ. За. Gear Toys 13 баярлаа. Бэлгийг өгч чинь тэгээд нэг өдөр тэгээд зориг ороод золоотой тоглохгүй юу? За, дараагийн бэлэг бол манай хамтран ажиллагч Гэрлүг бууз гэдэг брэнд үдийн. Энэ болохоор одоо миний хувьд бол Монголын хамгийн хамттай бууз хөлдөөсөн бууз банш байгаа. Тэгэд энд болохоор гоё үхрийн зөвхөн гойны махан бууз байгаа тий. Энэ нэг юу бөөр мөр муутай хүмүүс чинь зөвхөн үхрийн мах энэ төр идэм билээ шүү дээ. За тэгээд хоньны махан бууз банш, үхрийн махан бууз банш, котлет энэ төр гэдэг гоё юм сет байгаа. Гэр бүлийнхаа хүнтэй хэрэглээрээ идээрээ чигэнж их завгүй өндөр юм ритмтэй амьдэрдэг байлгүй дээ урлагийн гэр бүл чинь тий. За ингээд том бэлэг юм байна нэг. За баярлаа. Нэг хүнд юм байна. На гэрлүг бууз чинь эзэн манай төмөр замын залуу байдаг шүү дээ. Тийм үү дүүлэгч кинотойгоо хамтарч ажиллаа. Тий, хамтарч ажиллаач. Манай төмөр замынхын чинь айгүй илэгтэй байга бинийгээ дэмжиж явдаг тий. Ер нь бол сайхан газар шүү. Тий, тийм залуу байт юм аа. За тэгээд подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Хаалтын үгийг бол уламжлалт ёсоор зочиндоо үлдээдэг байгаа. За баярлалаа. Тэгээд жижигхэн уран бүтээлч намайг урьж энэ том нэвтрүүлэгтээ оруулсан. Баярлалаа шүү дээ. Айгундаа баярлалаа. Тэгээд түрүү хэлсэн шил манай нөгөө дотоодын кино урлагийг бити бүгдээр болгон замаар үзээрэй. Тэгээд тун удахгүй бас Трама гэдэг нэртэй Олагта киногоо зах зээл дээр гарганаа. Нэх удахгүй манайх бүх пост болдогч ажил зэрэг явж байгаа учраас ер нь бол нэг ямаас ондоо багтаж гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд нөгөө постэр бүх юмнууд нэр бэлэн болцсон. Одоо ер нь удахгүй бас маркетинг ажлууд эхэлнэ.
Окей. За тэгээд манай дуулга битүүр чинь мөр багасаа төмөр зам төссөн. Яг төмөр замын унган хүүхдүүд байгаа. Тэгээд цаанаа л нэг юм тухтай тий нэг юм угаасаа л нэг юм төмөр замд нэг юм гадаа саадан цугаа ярьж байгаа юм шиг амар тийм тухтай мэдрэмж миний хувьд бол төрлөө. Чамдаас тухтай байж чадсан уу? Окей. За тэгээд дараагийн уран бүтээлд нь амжилт хүсье. Тэгээд продюсерээр бол маш амжилттай явж байгаа гэж би бол харж байгаа. Тэгээд жүжигчний карьераа бас буцааж камбэк хийгээд жүжигчнэрээ бас олон гоё кинод гол дүр бүтээгээрэй гэж ерөөдөө. Улаан намайг бас жүжигчнэр олон хүмүүс аваасаа гэж асууж байна гэдэг шиг. Сахал өсмөсөө оргуулаад нэг баатрын мөрөлд хүлээгээд байгаа болтой байж та. За амжилт хүсье. Хувийн имлэг сахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан байна. Захим орчинд фишинг төрлийн зайлан улам ихсэж байна. Банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болцошгүй байна. Захим гэмт хэрэг нь иргэд байгууллагуудад өвөө шүүх замаар ихтгэл олж зарилдаг. Захим хэрэглэгчдийн 20% нь санамсар болгоомжгүйгээр malware төрлийн хортой програмуудыг идэвхжүүлдэг байна.